From the Conference Center Энэ бол Theater Итамужийн in Salt Salt Lake City дэх чуулганы төвийн театраас дамжуулж буй Есүс Христийн хожимын үеийн гигантнүүдийн сүмийн жил тутмын 191 дэх ерөнхий чуулганы нам гэргийн үдээс хойш хуралдаан юм. Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд ерөнхийн албан тушаалтнуудаас сонгогдсон хүмүүс үг хэлэх болно. Уг хуралдааны дуулыг өмнөх ерөнхий чуулгуудын ариун сүмийн талбайн Табернаклийн найралдуучдын дуулаас ав. Энэхүү шоу нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгийн зориулан нэвтрүүлж байна. Уг нэвтрүүлгийг бичгээр авсан зөвшөөрлгүйгээр дахин нэвтрүүлэх, бичих, хуулбарлах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно. Тэргүүн зүйлийн 2 дугаар зөвлөх ерөнхийлөгч Henry B. Eyring энэ хуралдааныг хөтлөн явуулах болно. Ах эгч нараа, We welcome you би та to the Sunday бүхнийг afternoon Иесус session Христийн хожимын үеийн гигантнүүдийн сүмийн жил тутмын 191 дэх ерөнхий чуулганы ням гарагийн үдээс хойш хуралдаанд тавтай морилноо хэмээн урьж байна. Чуулганыг тэргүүлж буй Russell M. Nelson надаас энэхүү хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. we extend our greeting Христийн амьсны баярын нямгараг тохиож буй энэхүү чуулганд газар бүрээс оруулцаж буй сүмийн гишүүд, найз нөхөд та бүхэндээ бид өөрсдийн мэдлэгийг дэвшүүлж байна. Энэхүү хуралдааны дуулыг урьдаас бичсэн ба ариун сүмийн талбайн Табернаклийн найралдуучид Mike Wahlberg, Ryan Murphy нарын удирдлагаар with дуулж organists. олон хөгжимчний хамт дуулагдана. Найралдуучид Христийн өдөр амилсан дуулыг дуулж энэхүү хуралдааныг нээн. Will then be offered Нээлтийн залбирлыг by Elder Randy D. далайн ахлагч Randy D. Funk хэлнэ. Sons of men and angels sing,
Our dear Father in heaven, Бидний хүндэт ангирдаг эцэг on маань this beautiful Easter Sunday, энэ Христийн амьсан сайхан Нямгаргийн өглөө together, энд хамтран цуглаад thee for thy love and for таны хайр, the gift of thy Son, our Savior Jesus. таны хүүгийн бэлэг, We thank thee аврагч, for the atoning sacrifice түүний цагаат халд маш их талархаж байна. that we remember this day. We're grateful for our dear prophet, President Russell M. Nelson, his Бидний counselors, багшлагч and Russell the M. quorum of Nelson the 12, болон түүний зөвлөхүүд this week 12 дагалдагч нарт how to have an бид бүгдийг increased faith in thee and thy Son. танд болон таны хүүд итгэхтэр итгэлийг хөгжүүлэх тэр өдөр тумжинд талархаж байна. And now, Тэгснээрээ бид нэр баяр баясгалан олж авч session of this worldwide conference, одоо энэ we pray for thy сүүлийн be with all who will уралдаанд participate. бид бүгдэнд байгаадаа маш их баяртай байна. May we Тэгээд бид нэг бүрийг минь greater desire айдаслаж таны thee and улам дагах үйлчлэх draw мөн closer to thee and thy Son. танд ойртон очих тэр In the name хүслээр ажиллаарай. Иесус Христийн нэрээр хэллээ. Амен. The choir will now Одоо найрал favor us дуучид with бидэн зориулан He sent His Son. тэр хүүгээ илгээсэн дуулалыг дуулна. Дуулалын дараа Pleased to hear бидэн тэргүүн зөвлийн 1-р зөвлөх Oaks. ерөнхийлөгч Далан Хэ Оксахын хэлэх үгийг сонсох таатай боломж олдно. He will be followed Түүний дараа by Elder Ronald 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Рональд Расбанд үг хэлнэ. Elder Timothy J. Дараа нь Dykes of the Seventh Далайн ахлагч Тимоти Ж. Дайкс бидэнд хандан үг хэлнэ. He sent his Son
In this troubled time, Энэ I have felt хүнд to цагт speak about the би Америк нэгдсэн улсын тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн үндсэн хуулийн тухай ярих хэрэгтэй гэж мэдэрлээ. this Constitution Энэ үндсэн хууль Америк нэгдсэн улсад буюу гишүүдийн хувьд онцгой ач холбогдолтой зэрэгцээ дэлхийд даяарх үндсэн хуулиудын нийтлэг үндэс around юм. the world. A Constitution, Үндсэн хууль нь засгийн газрын үндэс суурь юм. it provides structure Энэ нь засгийн газрын эрх мэдэлтнүүд хэрэгжилтэд бүтэц болон хязгаарыг тогтоож өгдөг. Америк нэгдсэн улсын үндсэн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хамгийн эртний бичмэл үндсэн хууль юм. though originally Эхэндээ цөөн тооны колони муужууд баталсан боловч тун удалгүй soon became дэлхий дахина завгар болсон. today Өнөөдөр 3-аас бусад бүх улс орон adopted. бичмэл үндсэн хуультай болжээ. In these remarks, Би энэ үгээрээ ямар нэгэн улс төрийн нам эсвэл бусад бүлгийг төлөөлөөгүй. I speak Би 60 гаруй жилийн турш судалсан Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн тухай ярьж байна. for more than Би Америк нэгдсэн улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн туршлагаар ажилласан туршлагаасаа ярьж байна. Chief Justice of the United States Supreme Court. Би I хуулийн speak профессороор from my 15 жил years as a Юта мужийн дэд шүүхэд шүүгчээр 3 жил хагас ажилласан туршлагаасаа ярьж байна. justice on the Utah Supreme Court. Most important Хамгийн гол нь би speak from 30 Иесус Христийн төлөөлөгчийн хувьд as an apostle түүний сэргээгсэн сүмийн ажилд Америк нэгдсэн улсын тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн үндсэн хуульд ямар утгатай судлах үүрэгтэйгээр үйлчилсэн 37 жилийн туршийн to the туршлагаасаа ярьж байна. restored church. The United States Америк нэгдсэн Constitution улсын is үндсэн unique хуулийг because God Бурхан revealed that He бүх махан бодийн эрх хийгээд хамгааллын тулд rights and protection. өөрөө тогтоосон гэдгээ илчилсэн учраас тус хууль нь онцгой юм. That is why Ийм this учраас Constitution is of special concern for the church. үндсэн хууль нь дэлхийд даяарх Иесус Христийн хожимын гигантнүүдийн сүмийн хувьд чухал ач холбогдолтой. Whether or how it Дэлхийн бусад улс орон be applied үүний зарчмуудыг хэрэгжүүлэх, эсэх нь мөн хэрхэн хэрэгжүүлэх нь тэдний шийдэх асуудал юм. what was God's purpose? Бурхан ямар зорилгоор Америк нэгдсэн улсын үндсэн хуулийг бий болгосон юм бэ? We see it Бид үүнийг ёс суртахууны сонгох эрхийн сургаалаас харж болно. in the first decade of the Сэргээгдсэн сүмийн эхний 10 жилд баруун хязгаарлах гишүүд ил дал ташлах дарамтанд зовсон. private and public persecution Энэ нь тэд Америк нэгдсэн улсад тогтоод of their байсан боолчлолын эсэргүүцсэнтэй зарим талаараа холбоотой байв. officing in the United States. Ийм хүнд нөхцөл байдалд Бурхан башиглагч Есүс Мэтэр дамжуулан God revealed өөрийн сургаалын мөнхийн үнүүдийг илчилсэн юм а. truths about His doctrine. God has Бурхан given His өөрийн хүүхдүүдэд children ёс суртахууны сонгох эрх буюу шийдвэр гаргаж үйлдэх эрх мэдлийг өгсөн. the most desirable Тэрхүү сонгох эрх for the exercise эрхийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой нөхцөл нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрийн сонголтын дагуу шийдвэр гаргаж үйлдэх дэд зэргийн эрх чөлөөтэй байх явдал юм. then the revelation Мөн илчлэлтэд тайлбарлахдаа шүүлтийн өдөрт хүн болгон нүглүүдийн төлөө хариуцаж болохын тулд гэсэн байдаг. for the Lord Иймийн тул альва хүмүүн бие биендээ боолчлол байх ёстой гэдэг нь зөв биш юм. Хэмээн их эзэн илчилсэн. Энэ нь мэдээж хүмүүсийг боолчлох нь буруу гэсэн үг бөгөөд эргэд удирдагчаа сонгоход эсвэл хуулиа тогтооход оролцохгүй байх нь уг зарчмын дагуу буруу юм. in the selection of their rulers or the making of their laws. Our belief that the Америк United нэгдсэн States улсын үндсэн хууль нь тэнгэрлэгээр нөлөөлөгдсөн гэдэгт би итгэдэг нь муж бүрийг төлөөлөх хүний тоо, насны доод хязгаарыг тогтоож өгсөн зүйл заалтыг бүх үг хэллэгийг тэр тэнгэрлэг илчилэлд зааварлан бичсэн байдаг гэсэн үг бишээ. the Constitution Үндсэн хууль нь бүрэн төгс баримт grown doctrine. бичиг биш хэмээн ерөнхийлөгч Ж. Рубен Кларк хэлсэн байдаг. On the contrary, Харин энэ нь хөгжин дэвшиж буй дэлхийн өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд улам төгөлдөрж шаардлагатай гэдэгт би итгэдэг хэмээн тэр тайлбарсан. Тухайлбал сүнсээр өдөөгдсөн нэмэлт өөрчлөлтүүд боолчлолыг халж эмэгтэйчүүдэд сонгуул санал өгөх эрхийг олгосон. however, we do Үндсэн хуулийг тайлбарсан дээд шүүхийн шийдвэр бүрээс сүнслэг өдөртөмжийг бид хардаггүй. Constitution. I believe the Америк United States нэгдсэн улсын үндсэн Constitution хуулийн хамгийн багадаа 5 сүнслэгээр нөлөөлөгдсөн зарчмыг агуулдаг гэж би итгэдэг. first is the Нэгдүгээр нь principle that the
засгийн газрын эрх мэдлийн их үүсвэр нь хүмүүс гэсэн зарчим юм. In a time when sovereign Хаан засаглалын эрх мэдлэл хаадын бурханлаг эрх мэдлээс эсвэл цэргийн хүчнээс ирдэг гэж газар сайгүй боддог байсан цаг үед үүнийг ард түмэнд хамаатуулж ойлгох нь power to the people хувьсгал зүйл байлаа. revolutionary. Philosophers Гүн ухаантнууд үүнийг дэмжиж байсан ч Америк нэгдсэн улсын үндсэн хууль хамгийн анх хэрэгжүүлсэн юм. apply it. Хүмүүс хаанд засаглалын эрх мэдэлтэй байна гэдэг нь дээрэмчид эсвэл бусад бүлэг хүн засгийн газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож сөрдүүлж албадна гэсэн үг биш. The Constitution Үндсэн хууль нь хүмүүс сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Үндсэн хуульд ардчилсан бүгд найрамдах улсыг үндэслэсэн. elected representatives. A second inspired Хоёрдох principle сүнслэгээр is the хөдөөгдсөн зарчим бол тухайн улс болон түүний бүрдүүлэгч муж улсуудын хооронд шилжүүлсэн эрх мэдлийг хуваах явдал юм. in our federal Манай холбооны тогтолцоонд энэхүү үрд хожид байгаагүй зарчимд боолчлыг халаах, эмэгтэйчүүдэд сонгуульд саналаа өгөх, эрх олгох зэрэг дээр дурдсан сүнслэгээр өдөөгдсөн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, шинжилж засах нь бий. significantly Хамгийн чухал нь Америк нэгдсэн улсын үндсэн хууль нь засгийн газрын шууд бусаар хэрэгжүүлдэг эрх мэдлийг хязгаарлаж, засгийн газрын бусад бүх эрх мэдлийг муж улсуудад тусад нь буюу хүмүүст нь other үлдээдэг. powers, quote, to the states respectively or to the people, end of quote. Өөр нэг сүнслэгээр өдөөгдсөн зарчим нь эрх мэдлийн хуваарлал юм. Of powers. 1787 оны үндсэн хуулийн конвенцаас 100 гаруй жилийн өмнө хамгийн анх Английн парламент тодорхой эрх мэдлэлүүдийг эзэн ханаас булан авахдаа хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хуваарлсан. Certain powers from the king. The inspiration Америкийн конвенцаас гарсан сүнслэг өдөрдөмж нь гүйцэтгэх, executive хууль тогтоох, шүүх засаглалыг хараад бус болгож эрх мэдлийг шилжүүлснээр энэ гурван салбар нь нэг нэгэндээ хяналт тавих боломжтой болсон юм. a fourth inspired Сүнсээр нөлөөлөгдсөн дөрөв дэх зарчмыг үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш 3 жилийн дараа батлагдсан эрхийн тунхаглал буюу хувь хүний эрхийн үндсэн баталгаа, adopted by a засгийн газрын эрх мэдэл 3 years after тавьсан тодорхой хязгаарыг into force. багцаас харж болно. Bill of Rights was not new, Эрхийн тунхаглал нь шин зүйл биш байсан. Энэ нь анх Англид Магна Картагаар эхэлсэн зарчмуудын амьдрал дэх хэрэгжилтээс санаа авсан. beginning with the Magna Carta. The writers Үндсэн of the хуулийг бичсэн Constitution хүмүүс эдгээр зарчмыг колони зарим тунхаг бичигдэх төстэй баталгаануудын улмаас мэддэг байсан. without a Bill of Rights Эрхийн тунхагдал байхгүй байсан бол Америк нэгдсэн улс nation, үүнээс 30 жилийн дараа эхэлсэн сайн мэдээний сэргээлтийн их орон болж чадахгүй байх болсон. later. There was Тэр divine inspiration in төрийн алба хаагчдад шашин шүтлэг, шалгуур нөхцөл болох ёсгүй гэсэн тэнгэрлэг өдөрдөмж анхны заалтанд тусгагдсан бөгөөд нэгдүгээр нэмэлтэнд шашин шүтэг эрх чөлөөг хоригдсан болон ямар нэгэн шашны албан ёсны болгосон was vital. хууль гаргах ёсгүй байсан гэсэн маш чухал байна. Also see divine Мөн бид нэгдүгээр нэмэлтэд байгаа нэг speech and press, байгаа үг хэлэх болон хэвлэл нийтлэг эрх чөлөө, other amendments бусад нэмэлтэд байгаа эрүүгийн мөрдөн байцаах ажиллагаа зэрэг хувь хүнийг хамгаалсан заалтуудад тэнгэрлэг нөлөөллийг хардаг. finally 5 дахь буюу сүүлийн зарчимд би бүхэл бүтэн үндсэн хуулийн амин чухал зорилгоос тэнгэрлэг нөлөөллийг хардаг. we are to be Би governed хувь хүнд by law and not by бус хуульд захирагддаг бөгөөд our loyalty хэн нэгэн албан тушаалтанд биш харин үндсэн хууль түүний зарчмууд болон үйл явцад үнэнч байх ёстой. Ийм учраас бүх in this way хуулийн өмнө are to be эрх тэгш юм. for the law. These principles Эдгээр зарчим улс орны ардчлалыг завхруулсан дарангуйлын хүсэл эрмэлзлийн эсрэг юм. Энэ зарчмууд нь мөн засаглалын 3 салбарын нэг нь нөгөөгөө захирах эсвэл бусдыгаа үндсэн хуульд заасан нэгэндээ хяналт тавих зохих үргээ гүйцэтгэхэд нь саад болох ёсгүй гэсэн утгатай юм. to check one another. Despite the Америк divinely нэгдсэн улсын inspired үндсэн хуулийн зарчмууд тэнгэрлэгээр нөлөөлсөн хэдий ч төгс бус хүмүүс хэрэгжүүлдэг учраас гарах ёстой үр дүндээ тэр бүр хүрч чадахгүй байна. always been achieved. Important Гэр бүлийн холбоо хамаарлыг захирдаг хууль зэрэг чухал сэдвүүдийг хамаарсан хууль тогтоох эрх мэдлийг холбооны засгийн газар
мууж улсуудаас авсан. by the federal government. Заримдаа олонний таашаалд нийцэхгүй үг яриаг хориглосноор нэгдүгээр нэмэлтэд Sometimes байгаа үг хэлэх эрхийн баталгааг сулруулдаг. of unpopular speech. Эрх мэдлийн хуваарлалтын зарчим нь ямагт Has always засгийн газрын нэг салбар нөгөө шилжүүлэгдсэн эрх мэдлийг хэрэгжүүлэх эсвэл саад болох зэрэгээр үзүүлдэг нөлөөний улмаас үргэлж дарамтанд байсаар ирсэн. there are other Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн сүнслэгээр өгөгдсөн зарчмуудыг үгүйсэх гэсэн бусад аюул занал бий. stature of Үндсэн хуулийн үндслэл болсон эрх чөлөө өөрөө удирдах ёсыг одоогийн нийгмийн чиг хандлагаар солих гэсэн оролдлогын улмаас тус хуулийн нэр хүнд бурж байна. instead of liberty. Үндсэн хуулийн зарчмуудыг үйл ошоодог нэр дэвшигч албан тушаалнууд тус хуулийн бүрэн эрхийг учир утгагүй зүйл болгож байна. Candidates or officials ignore its principles. Үндсэн хуулийг засгийн газрын эрх мэдлийг зөвшөөрдөг. Хязгаарладаг их сурвалжийн хувьд эрхэнд нийтлэхийн оронд үнэнч байдлын шалгуур эсвэл улс төрийн урай лоозон болгогч хүмүүсээс болж тус хуулийг дээдэлж сахин биелүүлэхэ болж байна. For and limits on government authority. Тэнгэрлэг нөлөөлөлд итгэх итгэл маань хожимын үеийн гигантнүүдэд хаан чамдарч байсан. Америк нэгдсэн улсын үндсэн хуулийг болон үндсэн хууль засаглалын зарчмуудыг дээдэлж өмгөөлөн хамгаалах онцгой үүрэг хариуцлагыг өгдөг. Wherever we live, Бид их эзэнд итгэж энэ улсынхаа ирээдүйн талаар өөдрөг байж итгэл өндрөө тавих хэрэгтэй. what else are faith? Итгэлтэй хожимын гигантнууд өөр юу хийх вэ? We must pray for Бид мөн их эзнээс бүх улс орныг болон тэдгээрийн удирдагчийг чиглүүлж ажиллахыг гүн залбирах ёстой. Энэ нь бидний итгэлийн тунхагийн нэгэн хэсэг билээ. Ерөнхийлөгчд эсвэл удирдагчид захирагдах нь бидэнд тодорхой хууль, бодлогын эсрэг байхад маань саад болохгүй мэдээж юм. Энэ нь бид үндсэн хуулийн болон бусад хууль тогтоомжийн хүрээнд соёлч боловсон инх тайвнаар нөлөө үзүүлэх ёстой гэсэн үг юм. constitutions and applicable laws. Зөрчилдөөнтэй асуудлуудад бид нэгдмэл саналд хүрэгт нь бусдад туслахыг эрэлхийлэх хэрэгтэй. There are other duties Сүнслэгээр нөлөөлөгдсөн үндсэн хуулийг дагаж мөрдөх бусад үүрэг бий. we should learn Бид сүнслэгээр нөлөөлөгдсөн үндсэн хуулийнхаа зарчмуудыг сурч мөн таниулах ёстой. we should Мөн олон нийтийн үйл ажиллагаанд эдгээр зарчмыг дэмжих ухаалаг мөн сайн хүмүүсийг эрэлхийлж мөн дэмжих ёстой. we should be Эдгээр үүргээр дамжуулан бид иргэний үйл хэрэгт нөлөөлөх зэвгтэй, мэдлэгтэй иргэд байж чадна. in the United Америк нэгдсэн улс болон бусад ардчилсан улсын өнөөгийн нөхцөл байдалд албан тушаалд нэр дэвших, which we encourage саналаа өгөх, by voting, санхүүгээр дэмжих, by financial support, улс төрийн намын гишүүн болох, membership, and үйлчлэх, political албан тушаалтнууд, нам, нэр дэвшигчтэй үргэлжлүүлэн харилцаа холбоотой байх зэргээр улс төрд нөлөөлдөг. to function well. Ардчлал сайн хэрэгжихэд энэ бүх зүйл хэрэгтэй боловч хичээнгүй иргэн бүр эдгээрийг бүгдийг нь хийх шаардлагагүй юм. Political issues and no Улсын маш олон асуудал байдаг бөгөөд хүний бүх хүсэл шаардлагыг хангаж чадах нам, мөрийн хөтөлбөр, нэр дэвшигч гэж байхгүй. therefore decide Тиймээс иргэн бүр ямар цаг үед юу him or her энэ тэргүүнийх болохыг шийдэх ёстой. then Тэгээд гишүүд өөрсдийн энэ тэргүүний зүйлсийн дагуу хэрхэн нөлөө үзүүлэх талаар сүнслэг өдрөмжийг эрэлхийлэх хэрэгтэй. this process Энэ нь амаргүй байх болно. it may require Ингэхдээ parties зарим сонгуулиар дэмждэг choices нэр дэвшигчийн сонголтоо өөрчлөх шаардлага гарч болно. such independent Иймэрхүү бие даасан үйлдэл нь заримдаа мөрийн хөтөлбөр, байр суурийг нь зөвшөөрдгүй нэр дэвшигч улс төрийн намыг дэмжихийг сонгогчдоос шаардах болно. other positions they cannot approve. Энэ бол бид гишүүд улс төрийн үйл хэрэгт бие биенээ шүүхээс татгалзахыг уриалдаг нэг шалтгаан юм. In political matters, Итгэлтэй хожмын гигантэн ямар нэгэн намд харьяалагдахгүй эсвэл тодорхой нэр дэвшигчд саналаа өгөхгүй байхыг бид хизээж заах ёсгүй. for a particular candidate, we teach Бид зөв зарчмуудыг зааж, гишүүд үеийг гарах асуудлуудад тэдгээр зарчмыг хэрхэн чухалчилж хэрэгжүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой. presented from time to time. We also Мөн улс төрийн сонголт харьяаллыг сүмийн айлч цуглаан дээр зааж, дэмжихийг санал болгохгүй байхыг бид шаарддаг бөгөөд орон нутгийн удирдагчаас энэ шаардлагыг хүсдэг. in any of our
The Church of Jesus Есүс Christ of Христийн Latter-day хожмын гигантын Saints сүм, шашин шүтэх хэрэгчлөө, эсвэл сүмийн байгууллагуудын гол ашиг сонирхлын эсрэг гэж үзсэн хуулийн төслийг дэмжих, дэмжихгүй байх эрхээ хэрэгжүүлэх нь тодорхой юм. exercise of religion or the essential interests of church organizations. I Би testify of Америк the нэгдсэн divinely улсын үндсэн хууль Тэнгэрлэгээр нөлөөдсөн гэдгийг гэрчилж, бид үүнд нөлөөсөн Тэнгэрлэг хүмүүний хүлээн зөвшөөрч, being who inspired энэ хуулийн дагуу зарчмуудыг эрхэмлэн дэдэлж, hold and defend its great өмгөөлөн хамгаалаасаа хэмээн залбирч байна. name of Jesus. Иесус Христийн нэрээр. Amen. Амен. Thank you, dear President Oaks, for that most important Thank you. message. Огсаха маш чухал My dear brothers and sisters, сургаалд талархлаа хүндэт агч нараа. Өнөөдөр та нарын өмнө зогсож байгаа минь нэр төрийн хэрэг билээ. Энэ чуулган дээр үгэлж буй хүмүүстэй санал нэгтэйгээр би Иесус Христ амьд гэдгийг гэрчилж байна. Тэр сүмээ өдөртөн чиглүүлдэг. Өөрийн бошголагч Russell M. Nelson хандан ярьдаг өгөөд Тэнгэрлэг эцгийн бүх хүүхдүүдийг хайрладаг. Христийн амьсны баярын нэм гарагт бид өөрсдийн аврагч, гитэлгэгч, хүчит бурхан, инх хамгаалангийн ханхүү Иесус Христийн амьсныг дурсдаг билээ. Төр тавьсан бунханд 3 хоног байсны дараа тэр амьснаар түүний цагаатгал гүйцэлдэж хүн төрлөختний түүхэн дэх агуу гайхамшиг тохиосон. Учир нь болгоогтун би бол бурхан, мөн би бол гайхамшгуудын бурхан гэж тэр тунхагласан юм. Мормоны номдэр бошголагч Мормон Христ Тэнгэр өд дээшлэн оцсон бурхны баруун мотор талд тусуула гэд гайхамшгуудаа байха болсон гэж юу? Хэмээн асуугаад үгүй бас Тэнгэрийн элчүүч хүмүүний өрсөд тохиолгоо болсон нь үгүй гэж хариулдаг. Есүсийг цовдлогдсны дараа биеийг нь тослохоор Мариаг өөр хідэн эмэгтэйтэй хамт булш руу очиход их эзний Тэнгэр элч түүнд үзэгдсэн юм. Тэнгэр элч та нар юунд үхэгсдийн дунд амьд нэгнийг хайна вэ? Тэр энд байхгүй учир нь тэр амилсан хэмээв. Мормоны номын бошголагч Абенеда энэ гайхамшигын талаар ийм тунхагласан. Хэрв Христ үхэгсдийн дундаас босоогүйсэн бол амьлуулалт гэж үгүй байхсан. Гэвч амьлуулалт буй. Тиймийн тул булшинд ялалт гэж үгүй мөн үхлийн гашуун нь Христээр залгигдсан юм. Эртний дагагдагчид Иесус Христийн гайхамшигт үйлдэлүүдийг хараад салхи усанд хүртэл тушаахад тэд дуулууртай байдаг энэ юу н хэн бэ гэцгээж байлаа. Эртний төлөөлөгчид Иесус Христийг дагаж сайн мэдээг заахыг нь сонсож байхдаа олон гайхамшигын гэрч болж байв. Сохор нь хараа орж, суунг нь алхаж, уймын тайн цэвэршиж, дүлийн сонсож, үхэгсд нь амилж, ядуус сайн мэдээ тунхаглаж байхыг тэд харжээ. Өнөө үед Иесус Христийн дагалдагчдын дунд miracles are divine acts, manifestations and expressions of God's limitless power and an affirmation Иесус that Христ He тэдгэрийг намжааж чадна, хараагүй хараатай болгосон тэрээр биднийг дээш харахад тусалж чадна. Уйман цэвэршсэн тэрээр биднийг сул дорой байдлыг засч чадна. Сул дорой гэдгээс нь тэрээр ирээд намайг даг хэмээн босож урайлж чадна. can lift our sights to heaven. Тэр Иесус нас барсны амьдлуудтай харьцуулахад энэ өчүүхэн мэд сангаж болох юм. Гэхдээ гайхамшигын цар хүрээ гайхамшигыг тодорхойлдгүй, Бурханаас ирсэн эсхийг тодорхойлдог. Зарим нь гайхамшиг зүгээр санамсаргүй тохиолдол эсвэл аз тохиолдол гэж үздэг. More than you realize. Та нарын олонх нь гайхамшигыг харсан ч заримыг нь анхааралгүй өнгөрөөсөн байдаг. But the magnitude does not distinguish a miracle. Гэхдээ гайхамшигын цар хүрээ гайхамшигыг тодорхойлдоггүй. Бурханаас ирсэн эсэх нь үүнийг тодорхойлдог. Зарим нь гайхамшиг зүгээр л санамсаргүй тохиолдол эсвэл аз тохиол гэж үздэг. Гэвч Бурханы хүч гайхамшигыг дорд үзэн мөн тэд хөрөнгө хурааж мөн ядуугийн нүрийг няцалж болохгүй тулд өөрсдийн мэрэгэн ухаан мөн өөрсдийн суралцнаа номлодог
тэднийг бошиглагч Нефай буруушаасан юм. Аврах хүчрх нэгэн болох түүний бурханлаг хүчээр гайхамшгууд тохиолдог үлээ. Гайхамшгууд бол бурхны мөнхийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Тэнгэрээс газар дунжих аврах уяа болдог. Өнгөрсөн намар бид хоёр 16 хил дээр 620 мянган хүн шууд нэвтрүүлэх дэлхийд даярах нүүр тулсан ярилцлагад оролцохоор Ютагийн Гошен руу явж байв. Уг хөтөлбөр Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн үйл явдлууд төвлөрсөн байсан ба залуучууд дэлхийн өнцөг болон бүрээс асуултууд илгээсэн байв. Расбандэгч бид хоёр асуултуудыг харж амжсан ба эдгээр нь Бурхны бошиглагч Йосеф Смит бидний амьдрал дахь илчлэлтийн хүч нөлөө Есүс Христийн сайн мэдээний үргэлжилэн буй сэргээлтийн нандинын хайрладаг үннээ мөн зарилгуудыг гэрчлэх боломжийг бидэнд олгосон юм. Өнөөдөр бидний сонсож буй энэ олон гайхамшигт үйл явдлын нэгэн хэсэг болсон. Эхлээд энэ нэвтрүүлэг мөнх гэрэл над дээр тогтоход гялалцсан өнхийгээд алдар сүүгэн дүрслэхийн аргагүй хоёр хүн миний дээр агаар зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх рүүгээ зааж эхлэв. Энэ бол миний хайртай хүү. Түүнийг сонс хэмээн Йосеф Смитийн гэрчилсэн Нью-Йоркийн хойд эсхийн ариун төгөлд явагдахаар төлөвлөгд байсан юм. Ах эгч нараа энэ төг бол гайхамшиг. Дэлхийд даярх цар тахлын улмаас Иесус Христийн хожимын гүгэндрийн сүм кино зураг авалтад зориулж хуучин Иерусалимын хэсгийг шинээр бүтээсэн Ютагийн Гошноос шууд нэвтрүүлгээ дамжуулахаас өр аргагүй төрөв. Расбанд эгч бид хоёр уг нямгаргийн орой очих гэж би газрынхаа ойр хавьяас өтгөн утаа гарч байгааг олж харах үед Гошин хүрэхэд хэдхэн байр дутуу байлаа. Тэр хавьд хээрийн төмөр гарч шууд нэвтрүүлэг эрсдэлд орж болзошгүй байсан тул бидний санаа зовж байв. Таамаглаж байсанчлан 18 цаг болоход буюу нэвтрүүлэг эрэхэд 20 минут дутуу байхад бүх цогцлборын цахилгаан тасрав. Цахилгаанч байхгүй, шууд нэвтрүүлэгч байхгүй. Тэнд нэг генераторыг асаах талаар зарим нь бодож байсан ч бидний хэрэглэх нарийн боловсронгүй төхөөрөмжийг ажилуулж чадах хангалттай цахилгаан өгч чадах хэсэг нь эргэл зайтай байлаа. Нэвтрүүлгийн өгүүлэгч, хөгжимчин, техникч зэрэг бүх хүн болон манай хамаатны 20 залуу бүгдээрээ тэнд болох үйл ажиллагаанд өөрсдөө бүрэн зориулсан байв. Тэднийг сандран өмөлдөж нүдэндээ нулимстай байх үед би түр холдон гайхамшиг тохиохын төлөө их эзэнд хандан залбирсан юм. Тэнгэрлэг эцэг минь, би гайхамшиг хүсэж байгаагүй ч одоо гайхамшигын төлөө залбирч байна. Энэ цуглар дэлхийд даярх бүх залууст хүрэх ёстой. Энэ таны хүсэл мөн аваас бидэнд нэвтрүүлгээ дамжуулах захиалгааныг өгөөч. Удалгүй 18 цаг 7 минутанд захиалгаан ярив. Хөгжим, микрофоноос ахгуулаад видео болон дамжуулах төхөөрөмжгээд бүх зүйл ажиллаж эхэллээ. Бид нэвтрүүлгээ тэр даруй эхлүүлсэн юм. Ийм бидэнд гайхамшиг тохиолсон билээ. Расбандэгч бид хоёрыг тэр өрөө машинтайгаа хайрж явтал ерөнхийлөгч Нельсон их хоёр бидэнд Рон бид тог дасарсныг сонсонгууд гайхамшиг тохиохын төлөө залбирсан гэсэн зурвал сэлгээсэн байв. Учир нь их эзэн Бибер Тэнгэрийн хүчийг үзүүлэхээр гараа тавьсан билээ. Та нар үүнийг идэвхтэй харж чадахгүй хэсэгхэн хугацаа болоод мөн та нар үүнийг харах болно. Мөн би байдгийг мэдэх болно. Мөн би ирж мөн өөрийн хүмүүстэй хамт хаанчлах болно хэмээн хожмын үеийн сударт бичигдсэн байдаг. Энэ бүхэн үнэхээр тохиолсон билээ. Их эзний гараас сугамгц цахилгаан ирсэн. Гайхамшгууд итгэлийн хүчээр ажилдаг. Хэрв хүмүүний үрсийн дунд итгэл үгүй бол Бурхан тэдний дунд ямар ч гайхамшигыг үйлдэж ис чадахгүй юу? Иймийн тулд тэдний итгэлийг дараах хүртэл тэрээр өөрийгөө үзүүлээгүй хэмээн бошиглагч Моронай хүмүүст ухуулжээ. Тэр үргэлжлүүлэн ийн хэлсэн. Болгоогтун шорон газарт нуран унах болгосон нь Алма Амилог хоёрын итгэл байсан юм.
болгоогтун тэр галаар мөн ариун сүнсээр баптизм хүртэхэд хүргэх өөрчлөлтийг леменчүүдийн дунд дээр авчирсан нь Нефайлихо хэрийн итгэл байсан юм. Болгоогтун леменчүүдийн дунд агуу гайхамшигыг үйлдсэн Аман болон түүний ахын дүүсийн итгэл байсан юм. Мөн итгэлийнхэн дараа хүртэл хизээж гайхамшигыг үйлдсэн нүггүй. Иймийн тулд эхлээд Бурхны хүд итгэсэн бөлгөө. Би эдгээр судрын цааш ингэж үргэлжлүүлмээр байна. Ийм агуу гайхамшигыг эрэлхийлж Ютагийн гошинд Асхот байдаг зураг авалтын талбайд захилгаан ихээр болгосон чин үнэнч залуу оролцогч, залуу нэвтрүүлгийн мэрэгчлэн сүмийн удирдагч, гишүүд, төлөөлөгчийн болон Бурхны бошиглагчийн итгэл байсан юм. Гайхамшгүй залбирлын хариулт болж ирж болно. Гайхамшууд үргэлж бидний хүсэн хүлээсэн зүйлс байх шаардлагагүй ч бид их эзэнд найдвал тэр бидний дэргэд байж зөв зүйлийг үлдэх болно. Тэрээр хэрэгтэй цаг мөчид бидэнд гайхамшигыг тохиолдохоор тааруулж болно. Их эзэн бидэнд өөрийн хүчийг болон биднийг хайрладаг хайраа түнчлэн Тэнгэрээс бидний мөнх бус амьдралд хүрч чадна гэдгээ болон хамгийн үнцэнтэй зүйлсийг заах хүслээ сануулахын тулд гайхамшгуудыг үлддэг. Эдгэр хэтгэлтэй тэр нь мөн үхэлд оноогдоогүй тэр нь итгэрэх болно хэмээн 1831 онд гигантнүүдэд амласан энэ амлалт одоо ч хэвээрээ. Тэнгэрт хуулиудыг тогтоодог бөгөөд бид үргэлж тэдгээр хуулинд захирагддаг. Бидэнд хайртай хүнээ эдгээж, шудраг бусыг өөрчлөн, хорон эсвэл урам нь хугарсан нэгний зүрх сэтгэлийг зөөлрүүлэхийн төлөө гайхамшигт итгэж найдах үе гардаг. Бид мөнх бүснүүдээр харж эзний хөндлөнгөөс оролцсон эвдэрсэн зүйлийг засаасаа хэмээн хүсдэг. Итгэлээр дамжуулан гайхамшиг ирдэгч бидний цаг хугацаанд бидний хүсэн хүлээснээр биш байж болно. Энэ нь бид итгэлгүй байна эсвэл түүний тусламжийг авах эрхгүй гэсэн үг үү? Үгүй ээ. Их эзэн бидэнд хайртай. Тэр бидний төлөө амиа өгсөн бөгөөд түүний цагаатгал биднийг намынчилж түүнд ойртох тусам хүн тажаа нүглээс минь чөлөөлөх болно. Их эзэн бидэнд миний замч та нарын замаас өөр хэмээн сануулсан. Тэрээр зүдэж зүтгэгсэд хийгээд хүн тажаа үүрсэн бүгдээ над дээр би та нарыг амраа хэмээсэн билээ. Тэрээр санаа зовнил, урам хугаралт, айдас, дуулуургүй байдал, хайртай хүмүүстэй санаа зовох, замхарсан бүтээгүй мөрөдөл зэргээс биднийг амраах болно. Өвмэн самун, үе гашуу дунд амар амгалан байх нь гайхамшиг юм. Энэ асуудлын талаар чиний оюунд амар амгалан би яриаггүй билүү? Бурханаас илүү ямар агуу гэрч чамд байж болох вүлээ хэмээн их эзний үгсийг санацгаая. Иесус Христ агуу Йехова бүхний дээдийн хүү амар амгалан өгч буй нь гайхамшиг юм. Тэрээр Марияг нэрээр нь дуудаж цэцэрлэг түүнд үзэгдсэн шигэ тэр биднийг итгэлээ хөгжүүлэхийг уриалдаг. Мария түүнд үйлчилж түүнийг халамжлахаар эрэлхийлсэн. Түүний амьлалд Мариягийн хүлээж байсан зүйл байгаагүй харин аз жаргалын төлөвлөгөөний дагуу болсон юм. Үйл итгэгчид Calvary дээр түүнийг загалмаанаас буугаач хэмээн доромжилж байв. Тэр гайхамшигыг үлдэж чадах байсан. Тэр эхлэлээс төгсгөл хүртэл мэдж байсан ба эцгийнхээ төлөвлөгөөнд үнэнч байх нь түүний зорилго байв. Энэ жишээг бид мартаж болохгүй. Сорилт бэрхшээлтэй үед тэр бидэнд хандан миний хажуу талын цоо хатгсан шархыг мөн түнчлэн миний гар хөлн дээрх хадаасны ормуудыг болгоогтун итгэлтэй байхтун миний зарилгуудыг сахигтун мөн та нар Тэнгэрийн хаанд улсыг өвлөх болно гэж хэлсэн. Ах эгч нараа энэ бол бид бүхэнд амласан тэрхүү гайхамшиг юм. Их эзний амилсан гайхамшигыг тэмдэглэж буй энэ Христийн амилсны баярын яам гарагт гэтлэгчийн хүчийг амьдралдаа мэдэрж Тэнгэрлэг эцэстээ хандсан гуйлт тань Иесус Христийн өөрийн тохиолын үед үзүүлсэнтэй адил хайр болон амралтаар хариулагд болтугай хэмээн би Иесус Христийн төлөөлөгчийн хувьд даруухнаар залбирч байна. Би та нарыг эрх зүйл бүх тууштай үнэнч байхаар залбирч байна. Хэрэг эзний хүслээр бол Гошинд бидэнд тохиолдсон шиг гайхамшгүй та нарт бас тохиолдож хоохор би залбирч байна. Мөн идүүгээ Бурхан эцгийн мөн түншлэн эзэн Иесус Христийн мөн түүний гэрчлэлийг ариун сүнсний ачивэл та нар дээр оршин байж
үлдэхийн тулд бошгогчд хийгээд төлөөлөгчдийн тухай бичсэн Иесусыг эрэлхийлэхдээ Тэнгэрээс илгээсэн эдгээр ажлыг амьдралаасаа хайж олоход урьж байна. Энэ бүхнийг Иесус Христийн нэрээр амен. My dear brothers and sisters, Хайр тагч I нараа, rejoice with you on this blessed Easter Sunday. бидний их эзэн аврагч Иесус Христийн амьсан өдрийн өглөө гисэн алдар сууд гэрлийг би энэхүү адилслагдсан Христийн амьсан баярын нэмгарыг та нартайгаа хамт төсөөлөн харж баясаж байна. Мөнх ус амьдрал дэх тохиолдлынхаа үеэр Иесус ертөнцийн гэрэл бол би байгаа юм. Намайг дагдаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй байна хэмээн тунгалжээ. Христийн сүнс бүх зүйл байдаг. Мөн бүх зүйлд амьдралыг өгдөг. Энэ нь бидийг хүрээлэн байсан харанхуйг ялан дэлдэг. Хэдэн жилийн өмнө би хоёр хүүгийнхээ хамт өсвөр насны залуусын бүлэгтэй хамт Morning Cavern руу адал явдал хаан аясан юм. Нэгэн цагт энэхүү агуйн амаас дуу аваагаар суурайдаг байсан тул энэ нэрлсэн байжээ. Энэ агуун 55 м гүн ба Калифорнид хамгийн том босоо ганц агуу юм. Агууруу доош буухын тулд аюулгүй дугуй шатаар буух юм уу эсвэл агуун ёроол руу буух гэсэн хоёр арга зам бий. Би хөвгүүдтэй олсоор буухыг нь сонгосон юм. Том хүмүүс эхэлж доош буу. Харин бага хүмүүс бид хоёр хамт буухын тулд зориуд сүлд нь буухаар болж шүлээ. Хөтчүүдийг зааварчилгаа өгч бүгдийг биднийг бат бөх олсоор бэхэлсний дараа бид багаар ухарч буусаар улам цаашлуул буцаж гарах боломжгүй болох мөн агуйн агаар амаар тусах нарны гэрэл цааш харагдахгүй болох эцсийн цагт ирээд өөрсдөө зоригжуулахар зогсов. Бидний хоошоо дахин нэг алхаад эргчлөөний хөшөөг бүхэлдэн залгиж чадхуйц маш гүн өргөн ангал мэд том агуу угтхан тэр. Би олсноос дүүжлэгдсээр аажуухан эргэж нүдмэнч харанхуйд таслаа. Биднийг доошлон буух явцад захилгаан гэрэл агуун ер бусын гайхмаар гэлтгнах шог үзүүрт хадан уншлагуудыг гэрэлтүүлв. Гэтэл гинэт тас харанхуй болов. Ангалын дээр дүүжлэгдсэн биднийг олсноос тас зурсан гараач яаж чадхааргүй хав харанхуй нөмрөн авч үлээ. Яг тэр мөчөд аава та байна уу гэсэн дуугарч байна хүмүн би яг энд байна гэж хариулав. Гинт гэрэлгүй болдгоо цахилгаан гэрэлгүйгээр энэхүү агуу ямар таг харанхуй болохыг харуулахаар төлөвлөсөн хэрэг байжээ. Төлөвлөгөө ёсоор бид харанхуйг мэдэрсэн. Гэрэл эргэн хасгаад харанхуй гэрэлд үргэлж ялагддаг шиг бүр өчүүхэн гэрэлд ч ялагддаг шиг тэр дайруу харанхуулха болов. Энэ явдлаас бид урд өмнө хизээж байж үзэж байгаагүй харанхуйн талаарх дурсамжийг болон тэрхүү гэрэлд илүү их талархах хизээж мартагдахааргүй талархлыг мөн харанхуйд бид хизээж ганцаараа байдгүй гэсэн баталгааг авч үлдсэн юм. Агуур болсон аял маань бидний мөнх бос амьдралын аюултай зарим талаараа төстэй юм. Бид тэнгэрийн алдар сууд гэрлээс явж марталтын хөшгөөр дамжин харанхуй дэлхийд буусан. Тэнгэрэлэг хэсэг маань бидний харанхуйд хөсөр хаяагүй. Харин бидний аялалд өөрийн хайртай Иесус Христээр дамжуулан гэрэл өгөхөөр амласан. Нарны гэрэл дэлхийд ирэх амьд бүхэн чухал ач холбогдолтой байдаг гэдгийг бид мэднэ. Бидний сүнслэг амьдралд аврагчийн засрах гэрэл мөн адил чухал ач холбогдолтой. Бурхан дэлхийд ирдэг хүн бүрийг сайнны хилэнцээс ялган мэдэж үргэлж сайныг үйлдэхэд өдөөгдөөсэй гэсэн Христийн гэрлийг өөрийн төгс хараар өгдөг. Христэд итгэх итгэлээрээ нэмэгдүүлэх тусам бидний хүрээлэн байж болох харанхуйг үлдэн хөөх гэрлийг бид хүлээн авдаг. Бурханаас буй тэр нь гэрэл болоо. Мөн энэ гэрлийг хүлээн авдаг мөн Бурхан үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг. Мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам хурц болон өсдөг. Христийн гэрэл биднийг Бурханы сайн мэдээний үнэнд итгүүлэх хүч болох ариун сүнсний тохиолдлын нөлөөллийг хүлээн авахд бэлддэг. Бурханы тэргүүндийн 3 дахь гишүүн бол ариун сүнс бол сүнсэн хүн юм. Тэнгэрлэг эцгийн мөнх бос байдал тань заяасан агуу гэрлийн их усүр нь оюуныг чинь гэгэрүүлж сүнсийг чинь баяраар дүрэгдэг. Ариун сүнсээр дамжиж ирдэг. Иесус Христийн хожимын гигантын сүнс сэргээгдсэн санварын эрх мэдлэр та нүглээс ангижруулах усан умбууллаар баптизм хүртдэг. Дараа нь таны толгой дээр гар тавин энэхүү гайхамшигт ариун сүнсний үгээр
илэрхийлшгүй бэлгийг танд өгдөг. Үүний дараа таны хүсэл төмөөлөл, үйлдэл, гэрээний зам дээр төлөвлөрсөн байх аваас ариун сүнс таны доторх гэрэл болж үнийг гэрчлэн, аюуллаас сэрэмжлүүлж, тайтгаруулан, ариусгаж, мөн зүрх сэтгэлийг намраа молон болгодог. Гэрэлтэй нэгдэн нийлдэг. Тул ариун сүнстэй байнга нөхөрлөх нь таны гэрэлд байлгах сонголтуудыг хийхэд хөдлөнө. Эсвэргээр ариун сүнсээр нөлөөлөхгүй гаргасан шийдвэрийг таныг сүүдэр харанхуй руу хөдлөх хандлага байдаг. Ахлагч Роберт Д. Хиллс гэрэл байхад харанхуй замхарж арилгах ёстой. Харин сүнслэг гэрэл байхад сатаны харанхуй арилдаг гэж заасан. Миний амьдрал тэрхүү гэрэл байгаа юм. Хэр байхгүй бол хамгийн сүүлд хизээ надад байсан бэ гэсэн асуултыг та нар одоо өөрсдөө тавих цаг нь болсон гэж би хэлмээр байна. Нарны туяа өдөр бүр дэлхийг шинжилж амьдралыг дэтгдэг шиг Иесус Христийг дагахыг сонгосноор чи өдөр бүр өөрийн доторх гэрлийг илүү сайн гэрэтүүлж чадна. Бурхныг хэлэн залбирах, түүнийг сонсохоор судлах, амьд бошиглагчдын зөвлөмж, илчилтийн дагуу үйлдэх болсон их эзний бүх ёслол алхахын тулд зарилгуудыг дагаж мөн сахих бүрд тань нарны туяа багуугаар нэмэгддэг. Намжлах бүрдээ та сүнслэг нарны гэрлийн бодголда мөн амар амгалан амьдралдаа урих болно. Та аврагчийн нэрийг өөр дээрээ авахаар 7 хоног бүр ариун ёслоос хүртэж түүнийг байнга дурсан санаж зарилгуудыг нь сагснаар түүний гэрэл таны дотор үргэлж гэрэлдэх болно. Сайн мэдээг хуваалцаж гэрчлэлээ хуваалцах бүрд нарны гэрэл сэтгэлдээ асаж байх болно. Аврагчийн адилаар бие биедээ үйлчлэх бүрд та зүрх сэтгэлдээ түүний халуун дулааныг мэдрэх болно. Тэнгэрлэг эцэг гэрэл түүний ариун сумд оршдог ба их эзний өргөнд оршдог бүх хүний дээр тусдаг. Бодгол тань орших түүний гэрэл таны сайхан сэтгэлийн үйлдэл, дэвчээр, уушлал, инэрлэр нэмэгддэг бөгөөд таны баяр баясгалан царайнаас харагддаг. Нөгөөтэйгөр хэрвээ бид уурлахтаа ихэд хурдан эсвэл уушлахтаа ихэд удаан байвал сүүдэр талхна. Нарны гэрэл рүү чиглэн алхах тусам сүүдэр ардтай хоцрохоос өөр аргагүй болно. Ариун сүнсээ нөхөрлөх үз зохистой амьдрах тусам илчлэл хүлээн авах сүнслэг чадвах чинь нэмэгдэх болно. Амьдрал бэрхшээл, саад байдаг бөгөөд бид харанхуй өдрүүд болон салхи шуургатай нүр тулах ёстой болдог. Энэ бүхнийг туулахдаа хэрвээ бид Бурханыг амьдралдаа ядуулах юм бол ариун сүнсний гэрэл бидэнд тулгарч буй сорил бэрхшээл утга учиртай зоригтой байдгийг илчилж мөн эдгээр нь биднийг илүү сайн хүн Христэд илүү найддаг, илүү бат итгэлтэй, илүү бүрэн дүүрэн хувь хүмүүс болгон хувиргаж Бурхан бидний харанхуй өдрүүдэд бидэнтэй хамт байсныг мэдэх болно. Ерөнхийлөгч Нельсон гай зовлон дагуулсан харанхуй ихсэх нь Иесус Христийн гэрлийг улам тод гэрэлтэхэд хүргэдэг гэж заасан байдаг. Амьдралын цаг мөчид бодож байгаагүй. Хүсээгүй газарт биднийг авч чадна. Хэрвээ нүгэл чинь тийшээ хөдөлсөн бол харанхуй хөшгийг яран харуулсан зүрхээ гэмсэн сэтгэлээр Тэнгэрлэг эцэгтэй дараахнаар ойртож эхэл мөн аминчил. Тэр чиний үнэн сэтгэлийн залбирлыг сонсох болно. Надад ойр байхтун мөн би та нарт ойр байх болно. Та нар үргэлж Иесус Христийн цагаадаглалын хүчинд харьяалагдаж байх болно. Би буйнд сайн эцэг эхээс болон Иесус Христийн гэрэл сайн мэдээг дагдаг итгэлтэй өвөг дээдсээс гаралтай бөгөөд тэдний амьдрал сүнслэг байдлын хувьд метршгүй хойч үеийнхнийг эзэлсэн юм. Миний аав өөрийн аав Мело Тедексийг түүний Бурханд итгэх итгэл нь өдөр шөнийн алинд ч түүний хувьд гэрэл байдаг байсан талаар байн хуваалцдаг байлаа. Өвөө маань хамаалагч байсан ба ихэвчлэн ууланд ганцаараа явдаг. Мөн Бурханы өдрөмж хайр халамжинд амьдралдаа ямар ч хэрэглээгүй дагдаг нэгэн байж үлээ. Нэгэн намрын сүүлээр өвөө маань өндөр уус дунд ганцаараа явж үлээ. Өвөл хэдийн хаяанд ирсэн байлаа. Өвөө маань хайртай мордынхон нэг болох принц хэмээх хөгшин морой эмээлээд гол моднуудын банз болгон хөрөөдөхөөр өмнө нь очиж хэмчгээр мод бэлгэх газар руу явжээ. Бүрэнхий болоход тэр ажиллаа дуусгаад мориндоо мордов. Гэтэл гинэд хүйдэрч өвлийн ширүүнд засан шуурга уулыг бүрхөө. Гэрэлж үгүй хөдлөгч замч харагдахгүй болсон тул тэрээр байгаль хамгаалагчдын байр руу босож аваач гэж бодсон зүгтээ принцийг чиглүүлжээ. Харанхуйд олон километр явсны дараа принц ажиллаж сүулдэ бүр зогсоо. Өвөө нь принцийг хөдөлгөх гэж олон удаа хүчилсэн болж хөдөлсөнгүй. Засан шуурга нүүр нүдгээ балахад өвөө маань Бурханы тусламж хэрэгтэйг ухаарчээ. Тэгээд тэр амьдралынхаа турш залбирсаар ирсэн. Шигээ дараахнаар ямар ч эргэлзээгээр итгэлтэйгээр гуйв. Гэтэл нэгэн намун дуу хоолой Мело жолоогоо тавь гэж хариулсан. Өвөөг
дуулууртаагаар жолоогоо тавихад принц буцаж иргэн өөр зүг рүү хөдөлжээ. Нилээд хэдэн цаг явсны дараа принц дахин зогсоод толгоогоо гудалгав. Ийхүү хүчтэй цасан шуургаар өвөө мань байгаль хамгаалагчдын байранд 9 минут ирснээ мэдсэн байжээ. Өглөө нар мандмагц өвөө мань засанд бүлэгдэрсэн принцийн мөрийг мушигжээ. Тэр жолоогоо сул тавьсан газар олоод гүнзгий амьсгаав. Энэ газар нь өөд уулын өндөр уулын хадан хясааны яг ирмэг дээр байсан бөгөөд хэрэв нэг алхам урагшилсан бол шавх хаднууд руу унаж аюул өөхөх байжээ. Энэхүү дуршлаг болон өөр олон тушаалсан өвөө маань чиний хамгийн агуу хамтрагч бол Тэнгэр эцэг чинь юм гэж зөвлөдөг байж үлээ. Иесус Христ бол харанхуйг эгүүлдэг өөхшгүй мөнхийн гэрэл гэдгийг би гэрчилж байна. Тэр гэрлийг дарах, мөхөх, ялах, эсвэл дийлж чадах ямар ч харанхуй гэж үгүй. Тэнгэрлэг эцэг тэр хүү гэрлийг танд өгөөмрөөр өгөхийг хүсдэг. Та хизэж ганцаараа биш. Тэр залбирал бүрийг чинь сонсож хариулдаг. Тэр харанхуйгаас та нарыг өөрийн гайхамшигт гэрэл рүү дуудсан. Таныг эцэг минь та тэнд байна уу гэж асуухад тэр би энд байна хүмүн. Би энд байна гэж хариулна. Иесус Христ бидний аврагч, гэтлэгчийн хувьд Тэнгэрлэг эцгийн төлөвөг гүйцэтгүүлсэн гэдгийг би гэрчилж байна. Тэр бол бидний гэрэл, амьдрал, зам мөн. Түүний гэрэл хизээч бөхөхгүй. Суу алдар нь хизээч мөхөхгүй. Тэр чамайг мөнхөд буюу өчигдөр, өнөөдөр мөн үрд хайрлана. Иесус Христийн нэрээр. Амен. We invite you, wherever you may Та be, бүхнийг байгаа газараасаа найрал дуучтай хамт бат бөхсөр дуулыг дуулахад урьж байна. Дуулын дараа 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Ди Тод Кристоферсны үгийг бид сонсох болно. Түүний дараа Төв Америкийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөдүүлчилж буй ахлагч Alan R. Walker-ийн урьдчилан бэлтгэгдсэн үгийг сонсох болно. Дараа нь бидэнд хандан 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид Бэднар үг хэлнэ. This is the Sunday afternoon session. Хожмын гигантнуудын сүмийн жил тутмын 191-р ерөнхий чуулганы ням гарагийн үдээс хойш хуралдаан юм. Christ of Latter-day Saints.
Throughout his ministry, Өөрийн President Russell тогтнолоор M. Nelson дамжуулан ерөнхийлөгч Russell M. Nelson Бурхны хүүхдүүдтэйгээ хийсэн гэрээнүүдийн талаар судалж мөн бидэнд заасан. Тэр бол гэрээний замаар алхдаг хүний тод томрон үлгэр жишээ билээ. Тэр сүмийн ерөнхийлөгчийн хуваар өгсөн хамгийн анхны захиасанда та нар аврагчийг дагах гэрээ байгуулж уг грек сакснаар ямар ч эрэгтэй эмэгтэй хүн болон хүүхэд бүр хүртэж болох боломжтой сүнслэг ажлал давуу эрхийн үд хаалгыг нээх болно. Ариун ёс сүмийн ёслууд ба тэнд хийдэг гэрээнүүд нь амьдрал, гэрлэлт, гэр бүлийг танд бэхжүүлж, мөн дайсны дайралтыг сөрөн зогсох чадварыг танд өгчрөгжүүлдэг түлхүүрүүд юм. Ариун сүмдөх та нарын шүтлэг бишрэл, өвөг дээцэгийн төлөөх үйлчлэл зэрэг нь та нарын хувийн ижлэлт болоод амар амгалан өсгөн ажиллаж, гэрээний зам дээр үлдэх гэсэн та нарын хүслийг хүчрэгжүүлнэ гэж хэлсэн. Гэрээний зам гэж юу вэ? Энэ бол биднийг байгаа газраас манд Бурхны Celestial хаант улс руу удирдан чиглүүлдэг амьдралын замнал юм. Бид баптизм хүртэхдээ уг зам дээр гардаг бөгөөд дараа нь эцсээ хүртэл найдварын төгс сэтгэл гэрэлтэйгээр мөн Бурхныг болон бүх хүмүүсийг хайрлах агуу хоёр зарлиг хайрыг агуулan Христэд шууд тууштайгаар итгэдэг. Үнэн дээр мөнхөс амьдралын дараа ч үргэлжлэх гэрээний замын туршид бид аврал, өргөмжилөлтэй холбоотой бүх ёслол гэрээг хүлээн авдаг. Гэрээний хамгийн чухал амлалт бол Бурхны тааллыг гүйцэлдүүлж бидэнд түүнийг зарлаглах бүх зүйл дээр түүний залдуурдад дуулууртай байх явдал юм. Өдөр өдрөөр Есүс Христийн сайн мэдээний зарчмууд ба зарилгуудыг дагах нь амьдралын хамгийн аз жаргалтай, хамгийн таатай хэсэг билээ. Нэг зүйлийг хэлэхэд маш олон асуудал харамслаас зайлсхийдэг. Спортоор зүйрлэн тайлбарлахыг маань зөвшөөрнө. Теннис сайн дурын алдаа гэж байдаг. Энэ нь тоглох боломжтой бөмбөгийг торлуу зохиох эсвэл бөмбөг гаргахдаа давхар ойлгохыг хэлнэ. Сайн дурын алдааг өрсөлдөгчийн ур чадвараас биш, тоглогчийн өөрийн алдаанаас үүдэлтэй гэж үздэг. Олон тохиолдолд бидний асуудал бэрхшээлүүд өөрсдөөс маань ирдэг буюу хийсэн буруу сонголтын маань үр дагавар байдаг тул сайн дурын алдааны үр дүн гэж бид хэлж болох юм. Бид гэрээний замаар хичээнгүлэн явах юм бол олон сайн дурын алдаанаас аяндал зайлсхийе. Бид янз бүрийн донтолтоос холуур явдаг. Бид шудраг бус үйлдэлийн сувг руу ундаггүй. Бид садар саман үнэнч бус байдлын ангалын дээгүүр гардаг. Хүмүүсийн донд зөвшөөрөгдсөн бүр алдартай байж болох бие махбод сүнслэг байдлын хувьд сайн сайхан байхад аюул учруулж болзошгүй хүмүүсийн тэрхүүл альва зүйлсийн хажуугаар бид өнгөрдөг. Бид бусдад хор хохируулж учруулах сонголтоос зайлшгийж оронд нь хувийн сахилга бат үйлчлэлийн дадал хэвшлийг сурдаг. Ахлагч J. Golden Campbell би үргэлж нарийн бөгөөд шулуун зам дээр алхаагүй байж болох ч чадах чинээгээрээ дайран өнгөрөхийг хичээдэг хэмээн мэдгдсэн байдаг. Гэхдээ улс ууртай авч үзэх юм бол зүгээр л дайран өнгөрөхийн оронд гэрээний зам дээр байх нь нэг тал дээр зайлсхийж болох зовлон зүдгээрээс зайлсхийх, нөгөө талаар амьдралын зайлсхийх боломжгүй зовлон зүдгүүрийг амжилттай даван туулах хамгийн агуу хэдгэл найдвар өгдөг гэдэгтээ Кимбл ах санд нийлэх үстэй. Зарим нь баптизмтай баптизмгээ би зөв сонголт хийн, нэр хүндтэй амжилттай хүн байхын тулд гэрээнд орох шаардлагагүй хичээж болох юм. Үнэхээр өөртөө гэрээний замаар явдаггүй ч тэрхүү замаар явж байгаа хүмүүстэй адилхан сонголт хийдэг, ижилхэн хувь нэмэр оруулдаг олон хүн бий. Тэднийг гэрээнд нийцсэн замаар явсныхаа ажлыг хүртэж байна гэж та хэлж болох юм. Тийм юм бол гэрээний замын ялгаа нь юунд орших вэ? Үнэн дээр ялгаа нь маш өвөрмөц, мөнхийн ач холбогдолтой. Үүнд дуулууртай байдлын маань мөн чанар, Бурхны бидэнд өгсөн амлалтын шин чанар, хүлээн авдаг бурханлаг тусламж, гэрээт хүмүүсийн хувьд цугларгатай холбоотой айдаслууд, хамгийн чухал нь бидний мөнхийн өв зэрэг орно. Эхнийх нь Бурхан дуулууртай байхын мөнх чанар юм. Зүгээр л нэг сайн хүсэл хандлагатай байхаас илүүд бид Бурхны амнаас урагш гардаг өг бүрийн дагуу амьдрахаа амладаг. Ийм дагахтаа бид Иесус Христийн үлгэр жишээг дагдаг. Баптизм хүртснээр махан бодын дагуу тэрээр Тэнгэрийн эцгийн өмнө өөрийгөө даруусгахаа мөн тэрээр түүний зарилгуудыг дагахаар түүнд дуулууртай байх болно гэдгээ эцэгт гэрчилсэн. Гэрээ байгуулснаар
Бид зөвхөн алдаа гаргахаас зайлсхийх, гаргасан шийдвэртэй хянамга байхаас илүү их зүйлийг хийхийг зорддог. Бид хийсэн сонголт замнсан амьдралынхаа дагуу Бурханы өмнө хариуцлага хүлээдэг. Бид Христийн нэрийг өөртөөрөө авдаг. Бид мөн Христэд төвлөрсөн буюу Иесусыг зоригтой гэрчилж, Христийн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Бид харуулсан зүрх, гэмсэн сэтгэлээ өргөдөг. Гэрээ байгуулснаар сайн мэдээний зарчмуудад дуулууртай байх явдал нь бидний бодголын салшгүй нэг хэсэг болдог. Гэрлэгтээ эхнэр нь сүмд итгэхгүй, нөхөр нь сүмийн гишүүн байгаагүй нэгэн хосыг бид таньдаг. Тэдний би жинхэнэ нэрээр нь дуудлаггүйгээр Мэри Джон гэж нэрлэе. Хүүхдүүдтэй болсноор судар дугуйшилсан их эзний халамж хийгээ зөвлөгөн зан хүмүүжил гэд хэрэгтэй гэдгээ Мэри сэтгэлийн угаасаа мэдэрчээ. Джон ч түүнийг дэмжив. Мэри гэртээ байж хүүхдүүдээ сургаалыг тогтмол заахын тулд зарим чухал золиос хийсэн. Тэр гэр бүл дээрээ сүмийн шүтэн бишрэх цуглаан үйл ажиллагаануудын ашиг тусыг бүрэн хүртсэн байхад анхаарч байлаа. Мэри Джон хоёр үлгэрчээ эцэцэх болж хүүхдүүд нь сэргэлэн цовоо хөвгүүд нь сайн мэдээний зарчим жишгүүдэд үнэн ч итгэлтэй хүмүүс болсон юм. Джоны эцэг их буюу хөвгүүдийнх нь өвөө эмээж ач нарынхаа зөв амьдрал амжилтад сэтгэл хангалуун байсан хэдий ч сүмийн талаар зарим буруу ойлголтоосоо болж энэхүү амжилттай байгаа нь зөвхөн Джон Мэри хоёр сайн эцэг байсныг авъя гэж үзэж байлаа. Хэдийгээр Джон сүмийн гишүүн биш гэлээ энэхүү үс бодлыг зүгээр өнгөрөхийг хүссэнгүй. Тэдний харж байгаа зүйл буюу хөвгүүдийнх нь сүмд үжиж харсан мөн гэр оронд нь болж өнгөрдөг зүйлс бол сайн мэдээний сургаалын үржимс гэдгийг тэр батлан хэлжээ. Джон сүнсний нөлөө болон эхнэрийнх нь хайр үлгэр жишээ хөвгүүдийнх нь ятгалаг нөлөөс нь байв. Мэдээж удалгүй тэрээр баптизм хүртсэн тойргийн гишүүд найз нөхдийг нь баярлуулсан юм. Тэдний болон хөвгүүдийнх нь амьдралд дардан шулуун байгаагүй ч гэсэн үнэндээ сайн мэдээний гэрээнүүдэд хувь хүнийх нь болон гэр бүлийнх нь ажлын үндэс байсан гэдгийг Мэри Джон хоёр чин сэтгэлээсээ батлан хэлдэг. Би хуйлаа тэдний дотор хийж, би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний бурхан, тэд миний ард түмэн болно хэмээн Еремаяд хэлсэн их эзний үг тэдний болон хүүхдүүдийнх нь амьдралд биелээ олохыг тэд харсан. Гэрээний замын бас нэгэн өвөрмөц хэсэг бол Бурхан бидний хоорондын харилцаа юм. Бурханы хүүхдүүдтэйгээ хийсэн гэрээнүүд нь биднийг зөвхөн чиглүүлээ зогсдгүй, биднийг Бурхантай холбодог. Би нэг удаа мэдлэг мэдээлэл дутмаг сонины сурвалжигчийн бичсэн нийтлэлээс нас барагчдын төлөө баптизм хийхдээ бид зургийн хальсыг усанд дөрдөг буюу нэг ёсондоо нэр нь хальсанд орсон хүмүүсийг баптизм хүртсэн гэж тооцдог гэж тайлбарлсан байхыг уншиж билээ. Энэ арга нь ашигтай, туулын ашигтай ч биш болох ч бодгол бүрийн хязгааргүй үнцэн Бурхантай хийх хувийн гэрээний ач холбогдлыг үгүйсгэсэн байв. Есүс давчуу хаалгаар орогтун учир нь юу гэвэл аминд удирдах хаалган давчуу мөн нарийн мөн үүнийг олох нь цөм бөлгөө хэмээн хэлсэн. Нэг ёсондоо энэ хаалга нь маш нарийнхан тул нэг удаад нэг л хүн орох боломжтой гэсэн үг юм. Хувь хүн бүрийн хувьд Бурханы өөрөө амлалтад өгдөг бөгөөд үүнийх нь хариул Бурхан түүнтэй энэ амьдрал болон мөнхөд итгэж найдаж болох хувийн гэрээг өөрийнх нь нэрээр байгуулдаг. Түүнтэй байх юм бол бид бүхнийг даван гарч чадна. Одоо гэрээний зарчмын 3 дахь онцгой ажлыг авч үзье. Бурханы гэрээ байгуулагчийн гэрээ сахиж болгоход тусалдаг цаглашгүй нэгэн болиг болох ариун сүнсний бэлгийг өгдөг. Энэ бол ариун сүнсний байнгын нөхөрлөлт хамгаалалт удирдамж зааврыг авах бэлэг юм. Үүнийг мөн таатгаруулагч найдвар хийгээд төгс хараар дүргэх ариун сүнс хэмээн нэрлэдэг. Тэр бүх зүйлийг мэддэг, мөн бидний гэрч байхаар үүрэг хүлээсэн эцэг болон хүүгийн тухай гэрчилдэг бүлгөө. Гэрээний замаар явж байхдаа бид уулчлалын болон нүглээс цэвэршигдэх амин чухал ажлыг олж авдаг. Энэ нь зөвхөн ариун сүнсээр өгөгдөг бурханлаг ачивэлэр дамжин ирдэг юм. Эдүгэ уг зарлиг нь энэ болоо. Ариун сүнсний хүлээн авалтаар та нар ариуцгагдаж болохын тулд эцсийн өдөр та нар миний өмнө толбогүйгээр зогсож болохын тулд намжлагтун мөн надад ирэх тун
мөн миний нэрээр баптизм хүртэгтэн газар дэлхийн хязгааруудад та нарт бүгд хэмээн их эзэн хэлжээ. Гэрийн замаар явахыг эрэлж байгаа хүмүүст бурханлагаар товлогдсон олон цуглаанаас маш олон анцлуудыг олж авдаг. Эрт дээрүүд тархан бодрогсон Израилийн овг аймагуудыг өвлөж авсан газар нутагта боддоор цугларах тухай бошиглогчийн судруудаас олж авна. Эдгээр бошиглол амлалт нь гэрээт хүмүүс өмнө буюу дэлхийд даяар Бурхны хаант улсад цугларснаар биелж байна. Ерөнхийлөгч Нельсон бид цугларалтын тухай ярихдаа энэхүү гол үннийг буюу хөшигний хоёр талын аль алинд байгаа Тэнгэрлэг эзгийн хүүхэд бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсох хэрэгтэй гэсэн суур үнийг хэлж байгаа юм хэмээн тайлбарлсан. Их эзэн Есүс Христийн хожмын гигантны сүмийн гишүүдэд та нарын гэрэл үндэстнүүдийн хувьд жишг байж болохын тулд босож мөн урагш гэрэлтүүл Сионы газар нутагт мөн түүний гацнуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалахын тулд мөн шуурганаас мөн энэ нь холцгүйгээр бүх дэлхий дээр юулэгдэх үед хэлгэнэлээс хорогдох газар байж болохын тулд хэмээн зарлигсан. Гэрээт хүмүүс бас өөрсдийгөө дэлхийгээс илүү бүрэн дүүрэн толбгүй байж болохын тулд 7 хоногор их эзний өдөр залбирлын өргөн цугларладаг. Энэ бол Иесус Христийн цагаатгалыг дурсан санахын тулд ариун өслийн талх уснаас хүртэн мөн мацаг барихаар, мөн залбирахаар, мөн өөр хоорондоо бодгоолуудынхаа аз жаргалын талаар ярихаар цугладаг цуглаан юм. Өсвөр насндаа би ахлах сургуулийн ангийнхаа цорын ганц сүмийн гишүүн байв. Сургуулийнхаа олон сайхан найзтайгаа нөхөрлөх нь надад сайхан байдаг байсан ч сүнсээр төдийгүй бие махбодын хувьд шинжлэхдхийн тулд энэ 7 хоног бүрийн хүндэтгэлийн өдрийн цуглаанд асар их тулгуурладаг байж билээ. Энэхүү цар тахлын үеэр тогтмол явдаг гэрээг цуглаандаа явж чадахгүй болсныг бид ямар хүндээр хүлээн авсан гэж мөн өмнөх шигээ дахин цугларах тэр цагийг ямар ихээр тэсэн ядан хүлээж байна вэ? Эцэст нь гэрээт хүмүүс ёслол, айдслал зөвхөн тэнд авах боломжтой илчлэлтийг хүлээн авахын тулд их эзний өргөө болон ариун сүмд цуглардаг. Бошиглогч Йосеф Смит Бурхны хүмүүсийг дэлхий дээр аль нэг эрен зуунд цуглуулахын зорилго нь юу байсан юм бэ? Үүний зорилго бол их эзэн өөрийн өргөөний ёслоод хаант улсынхаа алдар суг хүмүүстэй илчилж авралын замыг тэдэнд заах өргөөг өөртөө зориулан бариулах явдал байлаа. Учир нь энэхүү зорилгын төлөө байрсан газарт буюу өргөөнд зааж гүйцэтгэх ёстой тодорхой ёслууд мөн зарчмууд байдаг үлээ хэмээн заасан. Эцсийн эцэст бид гэрээний замаар явснаар л зөвхөн Бурхны бидэнд өгч чадах аврал өргөмжлийн буюу Авраам, Айзек, Исаак, Яаковын ажлуудыг өвлөх боломжтой. Судар дурдсанчлан гэрээт хүмүүс нь ихэнхдээ шууд утгаараа Израилийн угсаа буюу Авраамын үр Содом гэсэн утгатай. Гэхдээ гэрээт хүмүүс гэсэн ойлголтод Иесус Христийн сайн мэдээг хүлээн авдаг бүх хүн ордог. Паул Христэд баптизм хүртсэн та нар бүгдээр их Христийг өмссөн юм. Хэрв та нар Христийн хэн бол та нар Авраамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчд хэмээн тайлбарлсан. Гэрээндээ үнэнч тэд шудраг хүмүүсийн амьлуулалтад урагш гарч ирэх тэд бэлгөө. Тэд шинэ гэрээний зуушлагч болох Христээр төгс болгогдно. Эдгээр нь бие махбод нь Селестиал, алдар суун нарных, бүр бүхний дээд хамгийн дээд Бурхны алдар суу болоо. Иймийн тулд тэд бүх зүйл тэднийх болоо. Амьдрал Эсвес, үхэл Эсвес доорох, одоогийн зүйлүүд Эсвес эрх зүйлүүд бүгд тэднийх болоо. Мөн тэд бол Христийнх мөн Христ нь Бурхных бүлгөө. Хамтдаа гэрээний зам дээр үлдэх бошголын үрээг чиг 50 сонсоцгоё. Нефай биднийг харсан бөгөөд би Нефай хурганы сүмийн гигантнуудын дээр мөн газрын гадаргуугаар нэг тархсан их эзний гэрээ байгуулсан хүмүүстээр буух Бурхны хурганы хүчийг болгов. Мөн тэд ялгуулсан алдар суунд зөв шудраг хийгээд Бурхны хүчээр зэвсгэлсэн байв хэмээн цэдгэлсэн байдаг. Нефайгийн адил миний бодгол эзний гэрээнүүдэд баясдаг. Энэхүү Христийн амьсны баярын ям гарагт би амьлалтанд бидний найдвар бөгөөд гэрээний замаар явж байхад болон явж дуусны эцэд өгөхөөр амласан бүхний баталгаа болох Иесус Христийг гэрчилж байна. Иесус Христийн нэрээр амен.
The beautiful Latter-day Saint hymn, Hark All Ye Хожмын Nations, гигантүүдийн unmistakably captures Үндэснүүдээ сонс хэмээх гайхалтай дуул нь бүх дэлхийд хурж буй сайн мэдээний бүрэн дуул байдлын урам зориг баяр хөөргийг лавдаа илэрхийлдэг. Уг дуулалд бид ингэж дуулдаг. Үндэснүүдээ тэр хоолойг сонс, Тэнгэрийн хоолойг сонс, сонссон болгон газар бүрд баясаг, сүр жагаланд элч нар тунхаглаж байна. Үнэн үрд сэргээглээ. Энэхүү баяр хөөр төгсийн зохиолч Льюис Ф. Мунк Германы хөрөгч байсан бөгөөд Европт бүрэн цагийн намлагчаар үйлчлэх хугацаанд Швейцарт энэ дуулын сүнсээр өдөөгдсөн үгсийг бичжээ. Сэргээлтийн дэлхий дахинд үзүүлж буй үр нөлөөг гэрчлэх үед ундарч буй баяр хөөргийг дараах дуулын үгсээр тодорхой гэгч илэрхийлсэн байна. Үндэснүүд харанхуйд тэмчсэн уйлж өөр цайхыг итгэлтэй хүлээн. Энгүй урт шин дуусаж бүх хүн баясан үнэн ахин оршин. Ердөө 200 жилийн өмнө сэргээлт эхэлсний ачаар хайр, үнний сайн мэдээний гэрэл, газар дэлхийд даяар тод гэрэлтэн гэж байна. Бурхан бүх хүнд өгөөмрөөр буруу шалгүй өгдөг гэдгийг 1820 онд бошигдогч Йосеф Смит мэдэж авснаас хойш үнийг сая хүн ойлгож мэдсээр байна. Энэхүү сүүлчийн 90 үед Сүмийн зохион байгуулсны дараахан их эзэн Йосеф Смитэд хандан иймийн тул их эзэн бивэр дэлхийн оршин суугчид дээр эрэг тэрхүү сүрлийг мэдэх учраас өөрийн үйлчлэгч баг Йосеф Смитийг дуудан Тэнгэрээс түн ярьж мөн түн зарлуудыг өгсөн ажгүй. Тэрхүү миний үрдийн гэрээ үнслэгдэн бий болж болохын тулд миний сайн мэдээний бүрэн байдал сул доройчууд хийгээд эгэл борчуудаар дэлхийн хязгааруудад тунхаглагдаж болохын тулд бөлгөө хэмээн хэлэхдээ биднийг хайрладаг агуу хайраа харуулсан. Уг ичлэлт өгөгдсөний дараахан номлогчид дуудагдаж дэлхийн олон улс үндэстэн рүү илгээгдсэн юм. Бошигдогч Нефанд хамгаалж байсанчлан сэргээгчсэн сайн мэдээний захиас бүх үндэстэн, ястан, хилдэн мөн хүмүүсийн дунд номлогдох болсон билээ. Иесус Христийн хожмын гигантүн сүмийг 1830 онд Нью-Йоркийн хөдөөний нэгэн жижигхэн дүнзэн байшинд албан ёсоор зохион байгуулсан. Сүмийн анхны 6 гишүүнээс 1 сая гишүүнтэй болтлоо 117 жилийг зарцуулсан бөгөөд 1947 онд энэ тоонд хүрчээ. Номлогчид эхний өдрөөс л сүмийн онцлог хэсэг байсаар ирсэн бөгөөд Америкийн уугуул нутгаас Канад хүртэл 1837 онд Хойд Америк твээс хайлан Англид хүртэл номлосон. Удалгүй номлогчид Европ твд болон энэтхэг номхон талын арлуудад хүртэл ажиллаж эхэлсэн байна. 2 сая гишүүний босхийг 16 жилийн дараа буюу 1963 онд давж дахиад 8 жил өнгөрөхөд 3 сая гишүүнтэй болжээ. Ерөнхийлөгч Russell M. Nelson сайхан сүмийн хурцтай өсөлтийг онцлон тэмдэглэж өнөөдөр Иесус Христийн хожмын гигантын сүмдэх их эзний ажил эрч хүчтэй урагшилж байна. Сүмийг урд хожид байгаагүй ер бусын ирээдүйг хүлээж байна хэмээн хэлсэн. Иесус Христийн сайн мэдээний бүрэн сэргээлт дэлхий дээрх их эзний амьд сүмийн зохион байгуулалт мөн үүнээс хойших гайхалт өсөлт нь дэлхийд даяарх санварын ажлыг боломжтой болгосон. Биднийг бурхантай холбож, гэрээний замдаар гаргадаг ариун нандин яслал, гэрээнүүд бурханлаг чанарын хүчийг ил тод илэрхийлдэг. Бид амьд хүмүүсийн болон нас барагсдын төлөө хийгдэх эдгээр ариун нандин ясалд оролцохдоо хөшгөний хоёр талд байгаа Израилийг цуглуулan дэлхийг аврагчийн хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг. 1973 оны 4 сард би эцэг эхийнхээ хамт ариун сүмд лацтан холбогдуулахаар төрсөн нутаг Аргентинаас ирсэн юм. Тухайн үед Латин Америкийн хаанч ариун сүм байгаагүй учраас би Соллик ариун сүмд лацтан холбуулахаар нэг талдаа 9600 км газар насж ирсэн. Би 2 настай байсан болохоор тэрхүү онцгой дурсгалыг бүхэлдэн сандгүйж уг аялын маш тодорхой 3-4 зураг миний сэтгэлд одоо хүртэл хоногшин үлдсэн юм. Хамгийн түрүүнд би онгоцны цонхонд ойр сууж байснаа болон доор харагдаж цагаан уусыг харж байсан сандаг. Тэрхүү гойхон цай, зайр үс сэтгэлд минь хөвөн зөөлөн том бөмбөлөг шиг л хоногшин үлджээ.
Сэтгэл минь үлдсэн бас нэгэн дүр зураг бол Лос Анжелес хотын хүүхдийн парк дээр хөгжилтэй хэд хэдэн үлгэрийн баатар юм. Тэр баатаруудыг мартахын аргагүй. Гэхдээ хамгийн агуу чухал зүйл бол дараах гайхалтай мартагдчихгүй зүр зураг юм. Би хосуудыг болон гэр бүлүүдийг энэ амьдралд хийгээд үрд мөнхөд заслан холбодог Соллог ариун сүмийн ариун өрөөнд байсан сандаг. Би ариун сүмийн гоёмсог тахилын ширээг мөн өрөөний цонхоор нарны хурц гэрэл тусаж байсныг санаж байна. Би тэгэхэд мэдэрч байсан хайр, үнний сайн мэдээний гэрэл дэх дулаан, аюулгүй амар тайван байдлыг одоо ч мэдэрсээр байна. Үүнтэй төстэй мэдрэмжийг би 20 жилийн дараа ариун сүмд ластан холбогдуулахаар дахин орохдоо мэдэрсэн юм. Тэр үед би сүд бүсгүйтэйгээ энэ амьдралд хийгээд үрд мөнхөд ластан холбогдуулсан юм. Харин энэ тохиолдолд бид хэдэн мянган километр аялах шаардлагагүй байсан. Учир нь Аргентин Буэнос Айрес ариун сүм баригдаж онцгойлон ажиглагдсан байсан бөгөөд манай гэрээс холгүйхэн оршдог байв. Бид хуримлаж лацтан холбуулснаас хойш 22 жилийн дараа тэрхүү ариун сүмдээ дахин орох боломжтой байсан ба энэ удаад хөөрхөн охинтойгоо энэ амьдралд хийгээд үрд мөнхөд гэр бүлээрээ лацтан холбуулсан. Амьдралынхаа хамгийн ариун нандин эдгээр мөчийн талаар бодохдоо би гүг үнзгий туйлын баяр баясгалан гар дүүрэгдэж байдаг. Бидний хувийн хэрэгцээг болон зүрхэн дэх хүслийг мэддэг нэгүүлсэнгүй Тэнгэрлэг эцгийнхээ хайрыг би мэдэрсэн бөгөөд улам бүр мэдэрсээр байна. Хожмын өдрүүд дэх Израилийн цугларалтын талаар би хуйлаа тэдний дотор хийж би тэдгэрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний бурхан, тэд бидний ард түмэн болно гэж хэлсэн. Бага балчир наснаас минь их эзний хууль түүний ариун өргөөндөх ариун нандин яслуудаар дамжуулан зүрхэнд минь гүн гүнзгий сэлэгдэж ихэлсэнд би мөнхөд талархдаг. Тэр бидний бурхан. Бид түүний ард түмэн бөгөөд бид ямар ч нөхцөл байдал байсан хэрвээ байгуулсан гэрээнд итгэлтэй байж гэрээгээ дуулууртаа сахивал түүний хайрын модраар мөнхөд хүрээлүүлсэн байж чадна гэдгээ мэдэх нь хичнээн чухал гэж. 2019 оны 10 сарын ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн нэгдсэн хуралдаанд ерөнхийлөгч Нельсон нэгэндээ тохинуулах, сайн мэдээг тунхаглах, гигантнуудыг төгөлдөржүүлэх, нас барагсдаг гэтлэх бидний бүхий л хүчин чармаалт ариун сүмд нэгдэн холбогддог гэж хэлсэн юм. Мөн энэ ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Нельсон мэдээж сэргээлтийн үнэт эрдэнэ бол ариун сүм. Ариун сүмийн яслал гэрээнүүд аврагчийн 2 дахь эрэлтийн үеэр түүнийг хүлээн авахад хүмүүсийг бэлтгэхэд чухал үүрэг үүсгэдэг гэж заасан. Үргэлжилсээр буй сэргээлт нь ариун сүмүүдийг хурцтайгаар барьж онцгойлон ажиллаж байгаагаар онцгой юм. Бидний хөшигний 2 тал цугларч үйлчлэн ариун сүмийг амьдралынхаа гол төв болгох үед эхэзэн биднийг барьж босгодог буюу энэ өөрийнхөө гэрээд ард түмнийг босгож байгаа хэрэг юм а. Хайр, үнний сайн мэдээний гэрэл, Бурхны сэнтигээс гайхалтай гэн, хурц нар мэд энэ Тэнгэрлэг туяа бүх дэлхийг гээгүүлнэ. Би хайр, үнний сайн мэдээний гэрэл өнөөдөр дэлхийд даяар тод гэрэлж байгааг гэржилж байна. Бошиглогч Исаигийн зөгнөж байсан мөн Нефан үдсэн ер бусын гайхамшигт ажил энэ хүнд хэцүү цаг үед ч уурцтай өрнөж байна. Йозеф Смит үнний жишиг тогтоолоо. Ариусгагдаагүй гар уг ажлын өсөл хөгжлийг зогсоож чадахгүй. Бурхны зорилгууд хэрэгжин агуу Яхова ажил хийгдэж дууслаа гэж хэлэх хүртэл хэмээн бошиглон тунхагласан байдаг. Brothers and sisters, may we be willing Өнөөдөр би Тэнгэрийн дуу хоолойг, бүр аврагчийн дуу хоолойг сонсоход өөрсдийгөө болон гэр бүлээ зориулахад бэлэн байж шийдвэр гаргах болтугай. Түүний оршихуй руу чиглүүлэх зам дээр биднийг баттай гаргах гэрээг бид бурхантай байгуулж, уг гэрээгээ сахих болтугай. Мөн бид түүний сайн мэдээний үнний болон алдарсууд гэрлийн ажлад баясах болтугай.
In the name of Иесус Христийн нэрээр. Amen. Амен. In the General Conference of the Church of Jesus 1849 Christ оны of 10 дугаар сард Иесус Христийн хожмын гигантны сүмийн ерөнхий чуулганаар 12 төлөөлөгчийн чуулгын ахлагч Джон Тейлорыг Иесус Христийн сайн мэдээг Франц улсад номлож эхлэх ажил дууджээ. Тэр үйлчлэх явцдаа тухайн улсад сүмийн анхны албан ёсны тогтмол хэвлэлийг хянан засварлах ёстой байв. Ахлагч Тейлор 1851 онд сүмийн талаар өөрөөс нь байнга асуудаг байсан асуултуудын хариулт болгон нэгэн нийтлэг бэлтгэн хэвлүүлжээ. Уг нийтлэлийн төгсгөлд ахлагч Тейлор дараах тохиолдлын талаар дурсан юм. Би хэдэн жилийн өмнө хууль тогтоох байгууллагын нэг гишүүн Навуд олон хүнийг хэрхэн удирдах яаж ийм туйлын төгс дэг жайгийг сахин хадгалах боломжтой байгаа талаар Йосеф Смитээс асууж тэдний хувьд ингэх боломжгүй байдаг талаар дурсан байхыг сонссон. Ноён Смит үүнийг хийхэд маш амархан гэж хариулсан. Уг хүн яаж тэрвэ? Бидний хувьд маш хэцүү гэжээ. Ноён Смит би зөв зарчмуудыг тэдэнд заадаг. Харин тэд өөрсдийгөө удирддаг гэж хариулсан байдаг. Намайг Иесус Христийн сэргээгдсэн сайн мэдээний зарчмуудын чухал ажил багтлыг онцлох үед ариун сүнс бидний хүн нэг бүрт зааж гэгэрүүлээсэ хэмээн би залбирч байна. Их эзэн бошгоологч Йосеф Смитэд энэ сүмийн ахлагчид санваартнууд хийгээд багш нар Библи хийгээд сайн мэдээний бүрэн байдал ба Моромны номонд буй миний сайн мэдээний зарчмуудыг заах ёстой хэмээн илчилжээ. Түүнчлэн тэрээр хожмын үеийн гигантнуудыг та нар онолд, зарчимд, номлолд, сайн мэдээний хуулинд та нарын ойлголтод шаардлагатай Бурхны хаант улсад хамаардаг бүх зүйлд илүү төгс зааварлагдаж байх ёстой хэмээн тунхагласан. Товчхон хэлэхэд сайн мэдээний зарчим бол ёс суртахууны сонголтоо зөв шударгаар ашиглахад зориулсан сургаал дээр суурилсан удирдамж юм. Зарчмууд нь сайн мэдээний өргөн хүрээд үннээс урган гардаг бөгөөд биднийг гэрээний зам дээр урагшлан явах үед удирдамж жишгүүдээр хангадаг. Жишээлбэл итгэлийн тунхагийн эхний 3 тунхагт Иесус Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаалын үндсэн талуудыг тодорхойлдог. Тухайлбал итгэлийн 1-р тунхагт Бурхан тэргүүтний мөн чанар. Итгэлийн 2-р тунхагт Адам Ева 2 уналтын тухай. Итгэлийн 3-р тунхагт Иесус Христийн цагаатгалаар дамжуулан боломжтой болдог ажлуудыг өгүүлдэг. Итгэлийн 4-р тунхагт анхны зарчмуудыг тодорхойлдог бөгөөд эдгээр нь Иесус Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх, намжлах удирдамж болон Иесус Христийн цагаатгалыг бидний амьдралд үр нөлөөтэй болгох боломжийг олгодог санварын анхны зарчмууд юм. Мэргэн ухааны үг бол удирж болдог зарчмын өөр нэг жишээ юм. Сургаалбай гэрээний 89-р хэсгийн эхний хэдэн шүлгийг анзааран үзнэ үү? Гигантнүүд Эсвес гигантнүүд хэмээн нэрлэгдэж болох бүх гигантнүүдийн сул дороочууд Эсвес хамгийн сул дороочуудын чадал боломжид тохирсон амлалт бүхий зарчмын тулд өгөгдсөн болоо. Болгох түн их эзэн үнэнээр та нарт хэлдэг. Хувилдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа мөн эцсийн өдрүүдэд байх хилэн цэгээд бодлуудын улмаас энэ мэрэгэн ухааны үгийг элчиллээр та нарт өгснөөр би та нарыг сэрэмжлүүлсэн билээ. Мөн урдаас сэрэмжлүүлсэн билээ. Энэ танилцуулгад хавсрахсан сүнслэгээр өдөөгдсөн зааварчилгаа нь бие махбодын болон сүнслэг сайн сайхан байдалд хэрэгтэй удирдамжийг өгч уг зарчимд хэр үнэнч байгаагаас хамаарч тодорхой ажлууд өгөгдөн гэдгийг гэрчилдэг. Сайн мэдээний зарчмуудыг сурч, ойлгож мөн тэдгээрийн дагуу амьдрах нь аврагчид итгэх бидний итгэлийг бэхжүүлж, түүнд бүхнээ зориулах сэтгэлтэй болгож, мөн амьдралд маань маш олон ажлууд сүнслэг бэлгийг өрн авчирдаг. Зөв шударга байдлын зарчмууд нь мөнх бус амьдралын янз бүрийн нөхцөл байдалд бэрхшээл, шийдвэр, туршлагуудыг туулах үед мөнхийн үнний эрхэм ойлголтоор хангаж өгснөөр бидэнд хувийн ашиг сонирхол, амин хувиа бодсон хүслээ хойш тавихад тусалдаг.
Йосеф Смит, бошиглагч Йосеф Смитийн зөв зарчмыг заах талаарх мэдээлэл түүний хамгийн олонтой эш татдаг өдөрдмжийн зааврын нэг байж магадгүй. Түүнчлэн бид их эзний өнөөгийн хэрмэлтэй үйлчлэгтийн заасан өдөрдмж заавраас сүнслэгээр өдөөгдсөн зааврын жишээнүүдийг олж хардаг. 1998 оны ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Даллен К. Оукс ариун ёслолыг бэлтгэх түгээх Ароны санваруудын үүргийн талаар ярьсан юм. Тэр анхаарал сарниулахгүй байх зарчмыг тайлбарлан Ароны санварт нь сүмийн альвай гишүүнийг шүтэн биширч гэрээг шинчилж байх үед анхаарлыг сарниулах ямар ч зүйл өмсөж зүүхгүй эсвэл тиймэрхүү зам байдлыг хизээж гаргадаггүй байгаасаа гэж өгүүлжээ. Ерөнхийлөгч Оукс түнчлэн үүнтэй холбоотой дэг журам, цэвэр байдал, хүндэтгэл бишрэл, нэр төрийн зарчмуудыг онцолсон. Сонирхолтой нь ерөнхийлөгч Оукс залуу эрэгтэйчүүдэд юу хийх ёстой мөн ёсгүй талаар урт жагсаалт өгөөгүй. Харин залуу эрэгтэйчүүд болон тэдний эцэг эх багш нар уг өдөрдмжийг дагахдаа өөрсдийн шийдвэр, сүнслэг өдөөлтийг ашиглах хэрэгтэй гэж үзэн уг зарчмыг тайлбарласан юм. Тэрээр дэлхийд даяарх сүмийн янз бүрийн тойрог салбаруудын нөхцөл байдал огт өөр, мөн нэг хэсэг нөхцөлд шаардлагатай байж болох тодорхой дүрм өөр нөхцөл тохирохгүй байж болох учраас би наривчилсан дүрмийг санал болгохгүй. Харин оронд нь би сургаалууд дээр үндэслэсэн нэгэн зарчмыг санал болгоё. Хэрв бүх хүн энэ зарчмыг ойлгож үүний дагуу үйлдэх аваас хууль дүрм гаргах хэрэгцээ шаардлага бага байх болно. Тодорхой нөхцөлд хууль дүрм зөвлөгөө хэрэгтэй бол орон нутгийн удирдагчид сургаал болон холбогдох зарчмуудаа уялдуулан тэдгээрээр хангаж өгч чадна хэмээн тайлбарсан юм. 2015 оны 4-р сарын ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Russell M. Nelson хүндэтгэлийн өдөр нь баясгаланд билээ хэмээн бидэнд заасан. Түүнчлэн тэрээр хүндэтгэлийн өдрийг хүндэтгэн хүндсэн зарчмыг хувьдаа хэрхэн ойлгосон талаар ийм тайлбаржээ. Би хүндэтгэлийн өдрийг хэрхэн ариун байлгадаг вэ? Би залуу байхдаа хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг эз бид хоёрын хоорондох тэмдэг болдог гэсэн гэдгийг мэдэж авсан юм. Би үүнийг ойлгосноор хийж болохгүй зүйлсийн жагсаалд гарах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагаа хүндэтгэлийн өдөр тохирох хэсэгтлээ шийдвэр гаргахдаа би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог. Ерөнхийлөгч Нельсны энгийн боловч хүчрхэг асуулт хүндэтгэлийн өдрийг сахих нь юу гэсэн үг утгатайг мөн бид үүний тулд юу хийх ёстой тухай альва эргэлзээг үгүй болгодог нэгэн зарчмыг онцолсон юм. Түүний асуулт өөр нөхцөл байдалд байгаа бид бүгдийг ажиллах өдөрдмж жишгийг тоомлдог. 6 сарын өмнө ерөнхий чуулганаар ерөнхийлөгч Нельсон Израиль гэдэг үгийн талаар шин зүйл ойлгож мэдэхтэй эдэлсэн хувийн баяр хөөрөө дурслан ярьсан юм. Тэрээр Израиль гэх энэ нэр амьдралдаа Бурхныг ялуулахад бэлэн хүний хэлдэг гэдгийг олж мэдээд сэтгэл нь ихэд хөдөлсөн гэж бидэнд хэлсэн. Тэгээд ерөнхийлөгч Нельсон энэхүү ойлголтоос үүдэн гардаг хэдэн чухал талыг онцолж билээ. Бурхныг ялуулахад бэлэн байх тухай түүний сургамж бол бид өөрсдийгөө захирч чадахын тулд зөв зарчмуудыг заахын шилдэг жишээ юм. Ерөнхийлөгч Нельсон хүндэтгэлийн өдрийг баясгаланд болох тухай үгэндээ хэлсний адилаар бидний хүн нэг бүрд өдөрдмж жишг болох үе зарчимд үндэслэсэн асуултууд тавьсан. Та амьдралдаа Бурхныг ялуулахад бэлэн үү? Та Бурхныг амьдралынхаа хамгийн хүчтэй нөлөөллөө болгоход бэлэн үү? Тэрээр үргэлжлүүлэн хэлсэн. Ийхүү бэлэн байх нь таныг хэрхэн ажиллаж болохыг та бодоод үзтээ.
Хэрв та гэрлээгүй мөнхийн хань хайж байгаа бол Израилийнх байх нь таны их хүсэл хинтээ хэрхэн болцохоо шийдвэрлэхэд туслана. Хэрв та гэрүүнээ зөрчсөн хамтрагчтай гэрэлсэн бол Бурхныг амьдралдаа ялуулахад бэлэн байгаа тань Бурхантай байгуулсан гэрээгээ хэвээр авч үлдэх боломжийг танд олгоно. Аврагч таны харуулсан зүрхийг эдгэн. Таныг цаашид хэрхэн амьдрахаа мэдхийг хүсэх үед Тэнгэрийн үд хаалга нэгдэх болно. Та хэрэн хэсүүчилж эсвэл төөрөлдөх хэрэггүй. Хэрв та сайн мэдээний тухай болон сүмийн талаар үнэхээр мэдхийг хүссэн асуулт байвал Бурхныг амьдралдаа ялуулах сонголтыг хийснээр та амьдралын тань замыг зааж гэрээний зам дээр баттай зогсоход тань туслах өөрчлөгдөшгүй мөнхөн үннийг олж ойлгоход чиглүүлэгдэх болно. Та уруу татагдахдаа тэр бүх хэл туйлдж, ганцаардж эсвэл буруугаар ойлгогдсон үед танд уруу даталтууд ирэх үед Бурхныг амьдралдаа ялуулах сонголтыг хийж түүнээс өөрийгөө хүчрэгжүүлэхийг хүсэн гуйхад ямар их зориг шаардлагыг төсөөлөөрэй. Хэрвээ та Бурхныг ялуулах Израилийн нэг хэсэг байхыг хамгийн хүсэж байвал олон шийдвэрийг гаргахад ямар халбар байх болно. Маш олон асуудлууд байха болно. Та өөрийгөө хэрхэн хувцалгаа мэдэх болно. Та юу үзэх, юу унших, чөлөө цагаа хаана хинтээ хаамт өнгөрүүлэхээ мэднэ. Та юунд хүсхийг хүсэж байгаагаа ч мэднэ. Та үнэндээ яг ямар хүн болохыг хүсэж байгаагаа мэддэг болно. Бурхныг ялуулахад бэлэн байх зарчим нь болзох, гэрлэх, сайн мэдээний талаарх асуултууд болон санаа зовоож байгаа зүйлс уруу таталд, биеэ авч явах байдалд, юу үзэж, мөн унших, цагаа хаана өнгөрөөх, хинтээ харилцаа нөхрөл тогтоох зэрэг маш олон чухал шийдвэр болон амьдралын дуршлагуудад нөлөөж болохыг анхаараарай. Ерөнхийлөгч Нельсоны сүнслэгээр өдөөгдсөн асуултууд амьдралын тал бүрүүд маань удирдамж болж өөртөө захирах боломжийг олгох энгийн зарчмуудыг онцолдог. Йосеф Смит Liberty Shore-нд хоригдож байх үедээ сүмийн гишүүд удирдагчдад зааварчилгаа болгон захидал бичиж шуурганы үед маш том хөлөг онгоц нэг жижигхэн залууртай явснаар салхи хийгээд давлгаатай зохицолдон нэн их ашигтай байдгийг сануулжээ. Залуур гэдэг нь завь хөлөг онгоцыг залахад ашигладаг хүрд буюу хөшүүрэг юм. Мөн салхи хийгээд давлгаатай ноцолдох гэдэг нь шуурга гарах үедээ тэнцвэрээ барьж хөмрүүлэхгүй тулд хөлөг онгоцыг эргүүлэхийг хэлдэг. Сайн мэдээний зарчмууд нь та бидний хувьд хөлөг онгоцны залууртай адил юм. Зөв зарчмууд нь бидэнд замаа олж, баттай, тууштай, хөдлөшгүй зогсох боломжийг олгодог бөгөөд тэгснээр бид тэнцвэрээ алдахгүй, мөн харанхуй, бодлонтой хожмын үеийн хуучид шуурганд автахгүй байх болно. Бид энэхүү ерөнхий чуулганаар их эзний эрх мэдэл бүхий үйлчлэгчдээс мөнхийн зарчмуудын талаар суралцахаар ажиллаглаа. Одоо бид хувийн үүрэг хариуцлага бол тэдний гэрчилсэн үнний дагуу өөрсдийгөө хянан захирах явдал юм. Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон дараагийн 6 сарын туршид Лиахона сэтгүүлийн ерөнхий чуулганы дугаар жишг бүтээлүүдийн танд дэргэд байж байнга үзэж байх нь зохилтой хэмээн заасан билээ. Би бодголынхаа бүхий л ирч хүчээр та бүгдийг зөв шударга байдлын зарчмуудыг сурч тэдгээрийн дагуу амьдарч мөн хайрлахад урьж байна. Гагцхүү сайн мэдээний үннүүдэд л биднийг өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгээр хийцгээх, гэрээний зам дээр урагшлах, мөн Бурхны авралыг харна, мөн учир нь түүний гар илчлэгдэхийг харах боломж олгодог. Есүс Христийн сайн мэдээний сургаал, зарчмууд бидний амьдралд удирдамж өгөх, зуурдын амьдрал болон мөнхөд баяр хөөргийг өгөх үндсэн сурвалж гэдгийг би мэднэ. Христийн амьлсан энэхүү гайхамшигт ням гарагт бидний амьд аврагч бол эдгээр үнний их үүсвэр гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. Би үүнийг их эзэн Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна.
Амен. At the conclusion of the Чуулганы conference, төгсөлд бид we express sincere эдгээр үйлчлэлийг бэлтгэхэд хичээнгүлэн оролцсон бүх хүнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. prayer for these servants Бидэнд хандан үг хэлсэн, урам зориг хайрлсан, дуу хөгжмийг сонсгосон бүх хүнд бид талархаж байна. lifting music. Энэ хуралдааны төгсгөлд бидний хайрт бошиглогч, Beloved prophet, ерөнхийлөгч Russell M. Nelson үг хэлнэ. following his remark, Түүнийг үг хэлсний дараа найрал дуучид close this conference. үргэлжлүүлцгээе, хамтдаа дуулалыг дуулж энэ чуулганыг өндөрлөх болно. Хаалтын залбирлыг халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн 1-р зөвлөх Sharon Eubank эгч хэлэх бөгөөд дараа нь чуулган завсарлах болно. Conference will then be adjourned. My beloved brothers and sisters, we have truly had a spiritual feast. How grateful I am for the prayers, messages, and music of the entire conference. Thanks to each of you Хайр for дагагчнараа бид joining with үнэхээр us. сүнслэгээр бэлхэж байна. Чуулганы бүхий л залбирал захиас мөн дуу хөгжмөнд маш их талархалтай байна. Because of the COVID-19 цар тахлын улмаас мөн дэлхийн сайн иргэн байх өөрсдийн хүслээс үүдэн бид ариун сүмийн төр хугацаа таах хүндхэн шийдвэрийг бид өнгөрсөн жилийн эхээр гаргасан. Дараагийн саруудад нь the ensuing months, we have бид анхаарал болгоомжтойгоор мөн аажмаар ариун сүмүдээ дахин нээх урам зоригийг мэдэрсэн. temples are now being Одоо ариун сүмэнд нэгдэж faces дөрвөн шатлалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд government regulation орон нутгийн засаг захиргааны дүрм журам аюулгүй байдлын шийдвэрүүдийг чанд мөрдөж байна. temples in phase Нэгдүгээр шатлалын ариун сүмд өмнө нь хишгээ хүртсэн зөкстэй хосууд эхнэр нөхөр болон лацтан холбуулж болно. as husband and wife. Хоёрдугаар шатлалын ариун сүмд Temples in phase амьд хүмүүс зориулсан бүх ёслыг гүйцэтгэх ба living are үүнд өөрийн хишгийг хүртэх эхнэр нөхрийн лацтан холболт эцэг эхтэйгээ лацтан холбуулах зэрэг орно. to parents. Бид саяхан хоёрдугаар шатлалын ариун сүмийн үйл ажиллагааны заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд манай өсвөр үеийнхэн шинэ гишүүд мөн хязгаартай ашиглах ариун сүмийн эрхийн бичгтээ бусад гишүүд өвөг дээдсээ төлөөлөн гүйцэтгэх баптизмын ёслолд оролцох боломжтой болж байна. For temples in phase 3-р шатлалын ариун сүмд нь those with scheduled амьд хүмүүсийн төдийгүй нас барсан өвөг дээдсээ төлөөлөн гүйцэтгэх бүх ёслыг цаг авсны үндсэн дээр гүйцэтгэх боломжтой. deceased ancestors. 4-р шатлалын ариун сүмүүд Turn to full regular. хэвийн үйл ажиллагаанд буцан орох болно. We are grateful for your patience and devoted Энэхүү хувьсан өөрчлөгдөж буй сорилтын цаг үедэг та бүхний төвчээр чин сэтгэлийн үйлчлэлд би талархаж байна. worship and service. Би та бүхний шүтэн бишрэх ариун сүмд үйлчлэх хүсэл эрмэлзэл урд урдийнхаасаа илүү дүрлзэн асах болтугай хэмээн залбирч байна. To the temple. Одоо та бүхэн хизээ ариун сүмд эргэн очих боломжтой болох вэ хэмээн бодож байгаа бах. Хариулт нь орон нутгийн засаг захиргааны шийдвэр зохицуулалтаар зөвшөөрсөн үед ариун сүм нэгдэнэ. Incidents of COVID Танай бүс нутагт COVID-19-ийн тохиолдол аюулгийн хэмжээнд хүрэх үед ариун сүм дахин нэгдэх болно. Бид та бүхнийг ариун сүмд орох боломжуудаа нэмэгдүүлэхийн тулд бүс нутагта COVID-19-ийн тохиолдлуудын тоог бууруулахад туслахаар чадах бүхнээ хийхийг урамшуулж байна. Үүний зэрэгцээ оюун бодол зүрх сэтгэлээ сүмийн гэрээ болон ажлуудаа нэн тэргуунд тавь. covenants you have made. Байгуулсан гэрээнүүддээ үнэнч бай. We are building now Бид ирээдүйн төлөө одоо барьж байгуулж байна. Яг одоо 41 ариун сүмийн барилгын болон сэргээн засварлах ажил явагдаж байна. Хэдий цар тахалтай байсан ч despite the өнгөрсөн жилд 21 шинэ ариун сүмийн газар хөндөх ёслол болсон. we want to bring the Бид гишүүддээ өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан аль болох ойр ойрхон ариун сүмд очих нандин боломжтой байгаасаа гэсэн үтнээс их эзний өргөөг та бүхэнд илүү ойртуулахыг хүсдэг. as
as I announce our нэмж ариун сүмүүд барих төлөвлөгөөгөө зарлахдаа би өнөөдрийн энэ түүхийг бүтээхэд I ponder and praise pioneers, past and би present, өнөөдөр ариун сүмж төлөвлөгөө зарлахдаа би өнөөдрийн түүхийг бүтээхэд амьдралаа зориулсан өнгөрсөн ба одоо үеийн анхдагчдын талаар тонгоо бодох магтмаар байна. Дараагийн байршил бүрд шинэ ариун сүмд баригдах болно. Oslo, Norway, Brussels, Belgium, Vienna, Austria, Kumasi, Ghana, Beta, Mozambique, Cape Town, South Africa, Singapore, Republic of Singapore, Belo Horizonte, Brazil, Cali, Colombia, Querétaro, Mexico, Torreon, Mexico, Helena, Montana, Casper, Wyoming, Grand Junction, Colorado, Farmington, New Mexico, Burley, Idaho, Eugene, Oregon, Elko, Nevada, Yorba Linda, California, and Smithfield, Utah. Temples are a vital part of the restoration of the gospel of Jesus Christ. Иесус Христийн сайн мэдээний бүрэн бүтэн сэргээлтийн өвөрмөц амин чухал хэсэг билээ. Ариун сүмийн ёслууд бидний амьдралыг өөр ямар ч арга замаар авч чадхааргүй хүч чадлаар дүүрэгдэг. Бид тэр ажлуудын төлөө Бурхандаа талархаж байна. Энэ чуулганыг өндөрлөх агшинд бид та бүхэнд дахин хайраа илэрхийлэхийн зэрэгцээ Бурхан өөрийн адилслал мөн хайр халамжийг та нарын хүн нэг бүр дээр хайлтал цутгаасаа хэмээн залбирч байна. Бид бүгд хамтдаа түүний ариун үйлчлэлд холбогдсон билээ. Урам зоригтойгоор их эзний гайхамшигт үйлийг бүгд хамтдаа үргэлжлүүлцгээе. Энэ бүхнийг би Иесус Христийн ариун нэрээр залбирч байна. Амен.
Our beloved Father in heaven, Бидний our Тэнгэрлэг hearts are хайрцаг filled минь and soaring бидний зүрх сэтгэл with the power of this conference that concludes. энэ чуулганы төгсгөл зөрсдгөр бэлхэж байна. Бид нэр Jesus Christ, Иесус Христос ирэх гэрлээр prophetic gifts гэрэлт гэрлээр мөн бидний дунд байх тэр for the energy and the бэлгээр бид нар талархаж байна. Бид нар мөн үргэлжлэн явах энэ энерги хүчийг мэдрэх болгосоод талархаж байна. Тэгээ бид нар бүх найз нөхөд гişүүд бид нар энэ дэлхий дээр илүү их гэрлэг авчрах тэр боломжтой байна талархаж байна. Тэгээ биднэрт байгаа бэлгүүдэд бид нар талархаж байна. Энэхүү бэлгийг бид дэлхийд аяа тавих болтугай. Тэгээ бид нар мөн хөрвөгдөх сүнсийг мэдрэх Иесус Христийг ирэх үед бид нар түүнтэй адилхан байх боломжтой болтугай. Мөн энэ бүгд талархаж би Иесус Христийн нэрээр залбирч байна. Амен. This has been a broadcast Энэ of бол the Иесус Sunday Христийн хожмын afternoon. гигантнүүдийн сүмийн жил тутмын 191 дахь ерөнхий чуулганы нямгаргийн үдэш хойш хуралдааны шууд нэвтрүүлэг байлаа. Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд ерөнхий албан тушаалтнуудаас сонгогдсон хүмүүс үг хэллээ. Уг хуралдааны дуулалыг өмнөх ерөнхий чуулгануудын ариун сүмийн талбайн Tabernacle-ийн найр дуучдын дууллаас авсан болно. Энэхүү шууд нэвтрүүлгийг Bonneville Distribution олон нийтийн үйлчлэгээн зориулан нэвтрүүллээ. Уг нэвтрүүлгийг бичгээр авсан зөвшөөрлгүйгээр дахин нэвтрүүлэх, бичих, хуулбарлах болон бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.